Сайн байцгаана уу? Та бүхэндээ 8 дугаар сарын мэндийг хүргэе. За 8 дугаар сар маань ерөнхийдөө бол нэлээд чухал үйл явдлуудаар дүүрэн сар болж байгаа харагдаж байна. За яагаад вэ гэх юм бол 8 дугаар сард гэртэлтийн хонгил буюу одоо нар бөгөөд сарны хэртэлтүүд тохиох улирал байгаа. За 7 дугаар сард маань ерөнхийдөө бол нөгөө будын ухралт болоод Пархасад гарагч гэсэн бүтэн жилдээ нэг болдог хөтөлбөр нь одоо шилжилтээ хийж байсан бол 8 дугаар сарын хувьд за тухайн шилжилт хөдөлгөөний түүх үргэлжилж явж байгаа. За тухайн зүйлийг илүү одоо эхлэлүүдийг нь тавьж байгаа зүйлсүүд өрнөж болж байгаа болов уу гэж бодож байна. За яагаад вэ гэх юм бол 7 дугаар сарын одоо сүүл үед буюу 29 буюу 30-ны хооронд болсон Хумхын ордны тэргэл сар маань аль хэдийн нар бөгөөд Пархасад гараг хоорондоо холбогдоод Хумхын ордны байршилтай сар бөгөөд Плуто дэлхийн ван гаригууд хоорондоо холбогдсон. За энэ хоёр маань энэ дөрвөн гараг маань нийтдээ хоорондоо эсрэгцэл үүсгэсэн нэлээд одоо 2026 оны хүчтэй нөлөөлөлтөд бидний бүх одоо хувьсал өөрчлөлт шинжилгээг илэрхийлж байгаа. За өөрийгөө нуухгүй магадгүй илэрхийлж гаргамаар байгаа. Өөрийнхөө чин сэтгэлээр байгаа. За өмнөх магадгүй хаалгыг хаагаад дараагийнхаа амьдралын шинэ бүлгийг эхлүүлж байгаа, шинэ хаалгыг нээж байгаа зүйлсүүдийг илэрхийлсэн тэргэл сар болж байгаа. За гэтэл 8 дугаар сартаа дахиад одоо хоньны арслангийн ордон дээр хэртэлтүүд буюу нарны хэртэлт болсноороо энэхүү Пархасад гаригийн арслангийн орд руу орсон сэдвийг ерөнхийдөө бол үргэлжлүүлж өгж байгаа харагдаж байна. За хэрвээ та хэд маань Хумхын ордны тэргэл сартай холбоотой бичлэгийг үзмээр байгаа бол баруун дээд болонд линкээ дараад ороорой. За энэ арслангийн ордон дээр болж байгаа хэртэлтээс гадна астрологч болгоны нөгөө баримтлагдаг үзэл суртал ашигладаг техникээс хамаарат үйл үүрийн зангилаанууд маань дахиад өөрөө өөрсдийнхөө ордыг сольж байгаа. За өмнө нь ерөнхийдөө бол одоо өмнөд бөгөөд хой зангилаанууд загас бөгөөд охины ордны тэнхлэг дээр байсан бол энэхүү байршил маань хумх бөгөөд арслангийн орд руу орж ирж байгаа. За ингэснээрээ одоо тухайн Арслан бөгөөд Хумхын ордны байрлалтай холбоотой 18 сарын мөчлөг за бидний дараагийн одоо хувьсал өөрчлөлт шинжилэл авчрах ёстой тэр зүйлтэй ордуудтай холбоотой өөрийнхөө одоо карма үйл үүрийн за өөрчлөлтийн хувьсгалын эргэлтийн цэгүүдийг илэрхийлэх ямархуу үйл явдлууд болох вэ гэдэг сэдвүүд хөндөгдөх болно. За тэгээд явж байтал сарын төгсгөл үе болох үед нар маань буд гарагтайгаа холбогдоод за тэгээд загсны ордон дээр сарны хэртэлт маань буюу тэргэл сар маань гарах болно. За ерөнхийдөө бол одоо бид өөрийгөө ямар нэг байдлаар нуухгүй илэрхийлэх энергитэйгээр энэхүү сар маань эхэлж байсан бол сарын төгсгөл болох үед одоо нөгөө урсгал ус мэд хэрхэн амьдралаа сайжруулах вэ, ямар үед амрах вэ, ямар үед практикл байгаад ямар үед зүүн бэлэг мэдрэмжээ сонсох вэ гэдэг зүйлсүүдтэй холбоотой сэдвүүд илүү хөндөгдөж ирэхээр байна. За тэгэхээр одоо чухал үйл явдлуудынхаа тайлбар руу орцгоё. За энэхүү сар маань эхлэхдээ аль хэдийн нар бөгөөд Пархасад гараг маань арслангийн орд руу орсон сугар гараг хоньны ордон дээр за түүнээс гадна буд гараг маань өөрийнхөө одоо сүүдрийн үеийг дуусгаад мэлхийн ордон дээр байрласан хэвээрээ байна. За ингэснээр ерөнхийдөө бол бидний нөгөө бодол санаа шийдвэр бодол цаан сэтгэх үг хэл ярих байдал хүртэл нөгөө өөрийгөө магадгүй өмгөөс хамгаалсан сэтгэл хөдлөл мэдрэмжээ баг зэрэг илэрхийлсэн за тэгсэн мөртлөө нэг амьдралаас авах жаргал таашаал руугаа илүү төвлөрсөн. За би гэхдээ одоо энэ дугаа цэнгэлийг хөөж явхад амьдралаас авах жаргал таашаал өөрийгөө илэрхийлэх бусдын өмнө гарах байдал дээр сэтгэл зүйн хувьд өөрөө аюулгүй билүү гэдэг за хэрхэн өөрийгөө сайжруулах дээшлэх вэ гэдэг байдлаар бидний нөгөө оюун ухаан бодол санаа бүх зүйлс рүү төвлөрсөн. За гэтэл ангараг гараг маань ихрийн ордон дээр байрлсан байгаа учраас илүү их олон зүйлийг зэрэг хийх гэж одоо оролцсон. За магадгүй эсэргээрээ одоо ихрийн ордон дээр байгаа ангараг гараг учраас мэдлэг мэдээллийн төлөө одоо тэр бүх зүйлээ хийх гээд тэрнийхээ өмнөх урьдлыг, оршлыг, бэлтгэлийг судалгаагаа хийгээд байж исэн байдлаар ч гэсэн илэрч болно. За тэгэхээр санжир бөгөөд далайн гаригууд ч гэсэн 7 дугаар сард ерөнхийдөө бол нөгөө хоньны ордон дээр ухрах хөдөлгөөн хийсэн байгаа. За ингэснээрээ ерөнхийдөө бол ямар зүйл дээр төсөөлөл мөрөөдөл маань бодтой үгүй бол нухацтай үнэхээр үнэн бодтой байсан байна. Ямархуу зүйл дээр одоо мөрөөдлөө тавьж явуулахгүй байх нь зүгээр ямархуу зүйл дээр бодтой үр дүнтэй стратегтэй бодлоготой хандах вэ гэдэг зүйлсүүдийг маань за юун дээр зоригтой байх вэ гэдэг зүйлсүүдтэй маань холбоотой шалгалтууд явж байгаа олоо гэж харж байна.
За тэгтэл хамгийн эхний гаригийн хөдөлгөөн маань гэх юм бол үхрийн орд руу орсон байсан Кирон гариг маань өөрөө ухрах хөдөлгөөнд ороод буцаад хоньны ордонд буюу бидний эрмэг зоримгтой байх. За тэгээд ямар нэг байдлаар нөгөө юмд шулуун шударга ханддаг. За хоньны ордны зан чанартай буюу таны чартан дээр хоньны орд хаана байрлалт өгөө тухайн зүйлсүүдтэй холбоотой өөрийнхөө ажлыг ангаалт этгээлтийг шийдэгдээгүй байсан, хангаагүй байсан зүйлсийг тань илүү орж ирж хөндөж ажлаа дуусгахын тулд ухрах хөдөлгөөнд орсон байх нэ. За гэтэл 8 дугаар сарын 7-нд хамгийн ихний чухал гаригийн хөдөлгөөн маань болж сугар гариг маань жинлүүрийн орд руу орж байгаа байна. За сугар гариг өөрөө нөгөө жинлүүрийн ордыг удирддаг учраас энэ ордон дээр энэ байршил дээр байхдаа ерөнхийдөө бол өөрөө айгүй өөрийнхөө өндөр илэрлийг үзүүлдэг буюу за хайр дурлал харилцаа, гоо сайхан, гоо зүүн байдал, за хин нэгэнтэй магадгүй хамтраад ямар нэг зүйлийг хийх, за нийгмийн харилцаа илүү ая таатай болох, дипломат болох байдлууд илүү идэвхжиж ирдэг. За тэгээд сугар гараг маань охины ордонд байх үедээ хэрхэн одоо байгаа зүйлээ засаж залруулах вэ? Жижиг орхигдуулаад байсан деталь нь юу вэ гэдэг зүйлсүүд дээр илүү их анхаардаг. За өөндгөлжилдэг, шүүмжилдэг юмнууд байгаад тэрнтэй холбоотой магадгүй бичиг цаастай холбоотой. За үгүй бол ажлаа дуусгахтай холбоотой ажлын орчин нөхцөлтэй за хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ ч гэсэн харилцаанд илүү таатай болж байсан бол жинлүүрийн ордон дээр сугар гараг маань орж ирснээрээ харилцааныхаа тэнцвэртэй байдлыг олох, аль аль нь магадгүй ялах, эргэтгэж байх, за эв найрамдалтай байх, аль аль нь бие биендээ харилцан нөгөө хүндэтгэл үзүүлэх талууд илүү таатай байдлаар гарч ирдэг. За дараагаар нь буд гариг маань мэлхийн ордон дээр за ухрах хөдөлгөөнөө хийж 8 дугаар сарын 7-8-ны өдөр дуусгасан бол 8 дугаар сарын 10-нд Арслангийн орд руу орж ирж байна. За эндээс ерөнхийдөө бол бидний бодол үг өөрөө өөрийгөө илэрхийлэх байдал бөгөөд нөгөө сан сэтгэж байгаа байдал шийдвэр гаргатууд хүртэл илүү эрсдэлтэй за илүү архирсан гэдэг ч юм уу те яг л энэ Арслангийн ордны энергитэй бид нөгөө нэг чин сэтгэлээсээ бүх зүйлийг ярьдаг. За өнгөрснийг санаж гэр бүл аюулгүй байдалтай холбоотой байсан мэдрэмжүүдээ илүү их цэгцэлчихсэн. За тэгээд нөгөө буд гараг маань Арслангийн орд руу орох үед магадгүй бидний яриаг хүртэл илүү ийм драматик сүртэй болох бидний бодсон сэтгэж байгаа зүйлүүд хүртэл илүү том алсын хараатай дараа дараагийнхаа алхмууд руу зоримог хүчтэй ордог. За өөрийгөө илэрхийлэхдээ ч гэсэн магадгүй яагаад би нуугдах хэвээр яагаад би дарагдах хэвээр гэдэг байдлаар өөрөө өөртөө итгэх итгэлүүд хүртэл хүн болгоны хувьд тодорхой хэмжээгээр нэмэгдэх. За контентууд хүртэл илүү бүтээлч болох. За юмнууд илүү их гарах болов гэж бодож байна. Тэгэхээр нөгөө яригадаад байдаг Арслангийн ордны энерги маань дахиад урлагийн хүмүүс, бүтээлч хүмүүс ямар нэг байдлаар нөгөө гараасаа ямар нэг зүйл гаргадаг, бүтээл тууруудаг. За тэр нь контент хэлбэрээр ч бай, гар урлал хэлбэрээр ч бай, уран зургаарч бай тийм ээ. Үгүй бол дуугаарч бай, клипээр ч бай. Эдгээр зүйлстэй холбоотой юмд хийхэд маш таатай байх болно. За магадгүй урлагийн хүмүүс сонсож байгаа бол за үгүй бол гараараа юм хийдэг, борлуулдаг, зардаг уралдаг хүмүүс байх юм бол энэ гаригийн хөдөлгөөнийг ерөнхийдөө бол нэлээд сайн байдлаар ашиглаарай гэж та хэдтэй зөвлөмөр байна. За гэхдээ буд гариг маань нөгөө Арслангийн ордон дээр цаанаасаа бардам мега өндөртэй өөрөө өөрөөрөө ялцах хүсэлттэй ордон дээр орж ирж байгаа учраас бид нөгөө магадгүй өөрийнхөө үзэл бодол дуртай байгаа зүйлстэй хит их нөгөө автах хит их хайртай байх гэдэг ч юм уу те бусдын үгийг сонсохгүй байх. За хит их бардам зангаасаа болоод яагаад чи гайгүй байдаг хэрнээ энэ үед л магадгүй уушлахгүй маргүй санагдах гэдэг ч юм уу те өөрөө өөрийнхөө хэлж ярьж байгаа үг нь хүртэл байгаа нөхцөл байдлаас бага зэрэг илүү хэтрүүлсэн драманууд үүсгэх гээд ах хандлага байдаг. За тэгэхээр энэтэй холбоотойгоор өөрчлөлтүүд гараад явж байтал 8 дугаар сарын 11-нд ангараг гариг маань мэлхийн орд руу орж ирж байна. За ангараг гараг ихрийн ордон дээр байхдаа бид нөгөө илүү хурдтай байсан олон юмнуудыг илүү зэрэг хийж байсан. За тэгээд амьдрал ерөнхийдөө бол илүү завгүй буцалж исэн. За сошиал медиа дээр ч тэр мэдээлэл тарах байдал дээр ч тэр илүү хурдтай байсан. За бол мэлхийн орд руу ангараг гараг орж ирснээрээ дахиад нөгөө бодийн ухралттай маань тодорхой хэмжээгээр холбоотой бид гэр бүлээ хамгаалмаар өнгөрсөнтэйгээ холбоотой ямар нэг үйлдэл хиймээр сэтгэл хөдлөл мэдрэмжээ дагаад сонгуульч өдрүүд гаргамаар за дотоод аюулгүй байдал мэдрэмжтэйгээ холбоотой зүйлсүүд дээр үйлслүүд хийх гээд байх хандлагууд илүү ихсэж ирнэ. За магадгүй эсвэргээрээ сэтгэлээрээ шархалчихсан байгаа хамгаалагдаагүй, тоогдоогүй гэдэг ч юм уу те ойлгогдоогүй юм шиг санагдах юм бол ангараг гараг орж ирсэн нөлөөллөөр бодийн ухралтай нь харьцуулахад илүү уура хуримтлуулж агаад дараа нь
гарах, тесрэх магадлал өндөр байх болно. За мэлхийн ордон дээр анганах гараг орж ирэнгүүт ерөнхийдөө бол бид нэр уураа хүртэл өмнө магадгүй бодийн ухралт болж байхад ч гэсэн үг хэлээргаараа би ийм мэдрээдсэн юм а гэдэг байдлаар амархан гаргаж чадчихсан бол ангараг маань буюу уур уцаар үйлдэлийг илэрхийлдэг гараг маань мэлхийн ордон дээр ороод ирэнгүүт ууралсан ч гэсэн зүгээр гэж хэлээд нөгөө өөрөө магадгүй түнтийгээд нэг жоохон аргадуулмаар эрхлэмээр гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар уурлаад ирэх магадлал илүү их болж ирдэг. За тэгээд хайртай хүмүүсээ хамгаалах, гэр орноо хамгаалах, за өөрөө өөрийнхөө магадгүй хувийн орон зай, хувийн амьдралыг хүртэл хамгаалмаар санагддаг. За өөрөө өөрийнхөө аюулгүй байдлын төлөө өөрийнхөө таатай байдлын төлөө тийм ээ илүү үйлдэлүүд хийж ирэх энергиуд орж ирдэг байх нэ. За гэтэл 8 дугаар сарын 13-нд шинэ сар буюу одоо нарны хэртэлт маань болж байна. За энэ ерөнхийдөө бол нөгөө 8 дугаар сарын маань Бархасад гараг маань ч Арслангийн орд руу орсон тэргэл сартай маань ч холбоотой одоо түүхийг үргэлжлүүлж байгаа нэлийн чухал үйл явдал болох болно. За энэ хүү шинэ сар маань 20 хэмнээр тохиож байгаа. Бөгөөд за Арслангийн ордны хэртэлт учраас ерөнхийдөө бол бид магадгүй чин сэтгэлийнхаа хүслийг илүү даагах, өөрийнхөө авьяасыг нуухгүй байх, за романтик харилцаа, хайр дурлалын асуудал дээр ч тэр амьдралаас авж байгаа аз жаргал таашаалтай холбоотой зүйлс дээр ч тэр бүтээлч байдалтай зүйлстэй ч гэсэн тэр өөрөө өөрийгөө илэрхийлэхээс ерөнхийдөө бол илүү айхгүй байх талууд гарч ирдэг. За гэхдээ хэртэлтэй дагаад магадгүй түрүүний нөгөө яригадаад байгаа эго драманууд анхаарлын төлөө хит их нөгөө улаарах гэдэг ч юм уу те. Дахиад бардам зангийн тэмцлүүд ерөнхийдөө бол нөгөө би гэдэг төв үзэл сурталтай юмнууд илүү их гарч ирэх магадлалтай байдаг. За энэ хэртэлт ерөнхийдөө бол хэртэлтийн үед орж ирсэн бодол санаа мэдрэмжүүдийг та хэд маань ерөнхийдөө бол нөгөө за хэвээ ингэж л болохгүй маань тэгж л болохгүй маань ийм л юм хийх ёстой маань гэдэг ч юм уу те цаанаасаа бүр ингээд юм шийдвэрлэх юм шиг бүр ингээд өгөөсгөж боломгүй юм шиг амар хүчтэй бодол санаа мэдрэмж төрдөг учраас энэ үед нөгөө орж ирж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ аль болох тэмдэглэл дээрээ бичиж үлдээгээрэй гэж та хэдэд зөвлөмөр байна. За энэ хэртэлт болоод явж байтал 8 дугаар сарын 15-нд Буд гараг маань Бархасад гарагтайгаа Арслангийн ордон дээр холбосон үйл явдал болж байгаа хнэ. За Буд гараг маань өөрөө үг хэлээрээ сонголт шийдвэр гаргаад бидний бодит сан сэтгэх байдлыг илэрхийлдэг бол Бархасад гараг цаанаасаа нөгөө өсөлт хэлэлт хөрсөн зүйл болгоно үржүүлж байдаг нөлөөтэй байдаг. За тэгэхээр энэ үед нөгөө нэг бидний бүтээлч санаа байх юм бол тухайн зүйл одоо илүү тэлэх томрох за контент хийх хүсэл байлаа ч гэсэн тэр хүсэл илүү нэмэгдэх за том мэдээнүүд одоо дахиад энэ аль хэдийн явж байгаа сошиал медиа дээр нэлээд олон ойрын үед томоохон ийм урлагийнхантай холбоотой үгүй бол бусдын өмнө гардаг за нөгөө олонний танил хүмүүстэй холбоотой сэдвүүд нэлээд их хөндөгдөж байгаа. За энэ зүйлийг ч гэсэн ерөнхийдөө бол нөгөө хүрсэн болгоно үржүүлнэ гэдэг учраас сайн ч бай мууч бай байдлаар ерөнхийдөө бол нөгөө илүү сэвэгддэг, илүү их яригддаг юмнууд гарч ирэх болно. За тэгээд яг хөө энийг нөгөө эерэг байдлаараа та хэд маань амьдралдаа ашиглая гэх юм бол нөгөө бүтээлч байдлууд маань ихсэх. За тэгээд ямар нэг бусдын өмнө гарахтаа илүү зоримог болох. За та тайзан дээр гармаар санагдах. За үгүй бол өдөртөх өөрийгөө ямар нэг айцгүйгээр илэрхийлэх зүйлсүүд болох боломжтой байх нэ өөрөөр хэлбэл ямар ч дуу хоолой байсан гэсэн тухайн дуу хоолой үг хэлээрээ үзэл бодол санаанууд илүү томрох үеуд гэсэн үг юм аа. За дараагаар нь 8 дугаар сарын 19-нд үеийн өөрийн зангилаа маань загас бөгөөд охины ордны тэнхлэгээс гарч ийн. За энэ ерөнхийдөө бол нөгөө том гаригуудын хөдөлгөөнүүд маань дандаа нийгмийг дараагийн түвшинд авчирч идэг, нийгмийн хүрээнд нөгөө өөрчлөлтүүдийг авчирч идэг. За тэгэхээр Нортнод буюу одоо хойд үеийн өөрийн зангилаа маань загасны ордон дээр байхдаа өмнөх 18 сарын хугацаанд биднийг одоо нөгөө итгэл найдвартай байх, өөрийгөө ангааж идэх, сэтгэл зүйн хувьд нөгөө байсан ачаа асуудлуудаа тавьж явуулах гэдэг ч юм уу те сүнслэг ертөнцид илүү итгэх. За магадгүй амьдралдаа нөгөө хит их удирдлагатай бүх зүйлийг төгсгөх хүсэлтэй байдаг одоо сайжруулах мэдрэмжтэй байдаг хүмүүст тэр бүх зүйлсийг тавьж явуулах гэдэг ч юм уу те яг нөгөө загасны ордны энергиэрээ урсгалаараа байх зүйлсүүдийг илэрхийлж өгч байсан. Тэгэхээр бүх зүйлийг нөгөө хянах шаардлагагүй зарим зүйл ихтгэл найдвартай байх хэрэгтэй. Зарим зүйлийг уучлж тавьж явуулах шаардлагатай болж исэн. За сүнслэг одоо зүүн бэлэг мэдрэмжүүд хүмүүсийн хоорондын нөгөө сүнслэг холбоосоо ч гэсэн илүү ихсэж байсан болов. За гэтэл энэтэй холбоотой 18 сарын мөчлөг маань дуусаад за энэ үед ерөнхийдөө бол хумх бөгөөд Арслангийн орд руу
Үүлийн үрийн зангилаанууд маань ойрцсноор бие ба бид за тийм ээ нэг хүн одоо нэг хувь хүн бөгөөд бүлэг хүмүүс. За хувь хүний хувийн орон зай өөрөө өөрийнх нь бүтээлч байдал бөгөөд одоо бүлгийн гэрэлтэх байдал бод санаа шийдвэрүүд за магадгүй одоо бүр урлагийн нөгөө сэдвүүдээр холбож ярьсан учраас арслангийн ордны нэрийг тайз байдаг бол за үгүй бол хин нэг үзүүлбэр үзүүлж байгаа хүн байдаг бол Хумхаа орд маань болохоор өөрөө үзэгчдийг, дагагчдыг ард түмнийг илэрхийлж идэг. За тэгэхээр эдгээртэй холбоотой зүйлсүүд рүү үйл өөрийн зангилаанд маань шилжснээр эдгээр сэдвүүдийг илүү хүчтэй болгож ирэх нэ. За 8 дугаар сарын 23-нд нар маань охины орд руу орж ирнэ. За ингэснээрээ нөгөө охины ордны улирал эхлэх болно. За Арслангийн ордон дээр байхдаа нөгөө өөрийнхөө чин сэтгэлийг, баяр баясгалыг, зугаа цэнгэлийг сонсдог бүгдийг одоо бүтээ хайрлах, хин нэгэнд харагдах, тийм ээ, удирдах, манлайлах зүйлсүүд яригдаж байсан бол охины орд руу улирал эхлэхэд за бүх хүн одоо эрүүл мэндэд анхаарах, дадал зуршлаа сайжруулах, хэрхэн цагаа илүү үр дүнтэй одоо ашиглах вэ? Ямар систем баримтлах вэ? Засаж залруулах хэвээр юу байгаа вэ гэдэг ч юм уу тий. Ажилтай холбоотой ажилдаа ч гэсэн илүү фокусууд маань орж ирэх. За ажил тутмын ажлын орчин нөхцөл өдөр тутмын хэв маяг дадал зуршилтай холбоотой зүйлсүүд бидний одоо илүү фокус болж ирэх нэ. За өөрөөр хэлбэл одоо бид аль хэдийн нөгөө хичээл сурлагадаа анхаардаг хичээлийнхаа бэлтгэлийг хийдэг үедээ ерөнхийдөө бол таарж байгаа гэсэн үг юм аа. За 8 дугаар сарын 25-нд Буд гариг маань ч гэсэн нөгөө нарныхаа байршлыг дагаад охины ордон дээр орж ирэх нь байна. За ингэснээрээ Буд гариг өөрийнхөө нөгөө эзэн удирдагч ордон дээр буюу охины ордон дээр орж ирж байгаа учраас бид нөгөө нэг магадгүй Буд гариг Арслангийн ордон дээр байхдаа хин нэгэнд өгчгсөн байсан том амлалтууд бодлогогүй ярьчихсан байсан юмнууд гэдэг ч юм уу тий. Бүтээл санаагаа илүү нөгөө бодиттой болгож ирэх алдаагаа засаж залруулах, төлөвлөгөө гаргах, тэрийг илүү одоо бодиттой барьж болох үз үр дүнгууд гаргах зүйлсүүд рүү энерги шилжинэ гэсэн үг байна. Тэгэхээр энэ үед нөгөө ажлаа зохион байгуулах магадгүй одоо санхүүгээ тооцоолох, эрүүл мэндэд илүү анхаарах, хуваараа төлөвлөх, судалгаа шинжилгээ хийх, боловсрол руугаа илүү анхаарах гэдэг ч юм уу тий. За дахиад нөгөө контент хийдэг, үгүй бол дуу муу хийдэг урлагийнхны хүмүүс маань ч гэсэн контентоо төлөвлөх бүх зүйлийг бэлдэх зүйлсүүдэд илүү таарамжтай, тохиромжтой болгож эхлэх нэ. За гэхдээ нөгөө Буд гараг маань өөрийнхөө удирдагч охины ордон дээр орж ирэнгүүт бүх зүйлийг ерөнхийдөө бол дахиад төгс хийх гээд байх хандлага гардаг. Тэгэхээр нөгөө нийлэн болохгүй хам бол магадгүй буцаагаад өөрийгөө бусд руу ч гэсэн нөгөө шүүмжилдэг, баг зэргийн дайрдаг тий. Бүх зүйлийг төгс болтол хийхгүй, эхлэхгүй гэдэг байдлаар нөгөө хойшлуулдаг. Төгс биш л бол нөгөө одоо үйллийн гацаанд ордог асуудлууд гарч ирэх магадaltaй. За гэхдээ заавал төгс байх гэж хичээхгүйгээр бүх зүйлсүүдээ нөгөө сайжруулах магадгүй нөгөө өдөр болгон нэг хөв сайжирч л байгаа бол тэр эерэг өөрчлөлт юм а гэдэг байдлаар өөрсөддөө анхаараарай гэж зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 28 болж ирэх үед нар маань Буд гарагтайгаа хоорондоо холбогдно. За түүнээс гадна загсны ордон дээр сарны маань хэртэлт болох нэ. За энэ ерөнхийдөө бол нөгөө 8 дугаар сарын яригадад байсан 2 дахь чухал за бүр үнэхээр эргэлтийн цэг байх болно. За энэ өдөр болж байгаа зүйлсүүд нь хүртэл дахиад одоо нэг зүйл биш 2 зүйл болж байгаа. За түрүү хэлсэнчлэн нар Буд хоёр хоорондоо холбогдоод яг эсрэг талд нь сар маань үлийн өрийн зангилаатайгаа холбогдсон байдлаар илэрхнэ. За ингэснээрээ одоо юу засах хэрэгтэй вэ гэдэг зүйлсийг бид илүү тод томрон харах за магадгүй өдөр тутмын цагаа хэрхэн зөв ашиглаагүй байсан бэ? Ажил дээр эрүүл мэндэд юу одоо хийх шаардлагатай байна вэ гэдэг зүйлсүүд илүү анхаарал татах. За бичиг баримт төлөвлөгөөнүүд ч гэсэн ажилтай холбоотой юмнууд дээр ч гэсэн одоо илүү их детальд анхаарах шаардлагатай болох юмнууд орж ирнэ. За гэхдээ сарны эртэлт маань загсны ордон дээр болж ирж байгаа учраас сэтгэл хөдлөлт мэдрэмжүүд за хуучин байсан мөрөөдлүүд ч гэсэн одоо эцэс дуусгар болох магадгүй практикл зүйлдээ тань илүү одоо уйлдахгүй байгаа гэдэг юмаа ойлгох, анхаарах. За бидний амар урт удаан хугацаанд тавьчихсан байсан одоо өөрөө өөртөө итгүүлж исэн итгэл үнэмшлүүд худал дүр зургууд ч гэсэн магадгүй задрах. За 100% илүү хүчтэй болох. За бид ямар нэг зүйлийг тавьж явуулах, дуусгах шаардлагатай болох. За аль хэдийн өөртөө маш удаан хугацаанд дарчсан байсан, нуучсан байсан мэдрэмжүүд гарч ирэх шаардлагатай болох. За ямар нэг зүйлсийг нөгөө ажил их
байх шаардлагатай амар их өрнөлттэй байх тунд дахиад нөгөө нэг бүх зүйлийг урсгалаараа одоо өрнүүлэх, амрах тийм ээ заавал нөгөө өөрийнхоороо төгс хийх гээд авах гэхгүй тодорхой хэмжээгээр нөгөө бууж өгөх зүйлсүүд шаардах болно. За ерөнхийдөө бол энэ хоёр эсрэгдэж байгаа учраас ажлаа бодоод хамаг юмаа бодоод дайрах уу үгүй юу заавгүй бол бүх зүйлийг урсгалаар нь шийдэх үү гэдэгтэй холбоотой чухал одоо хувь заяаны үйл явдлууд эргэлтүүд болох нэ. Тэгэхээр яг маш товчхон энэ сараа буюу 8 дугаар сараа дүгнэхэд бид нөгөө хүсэл зорилго мөрөөдөл өөрөө өөрийгөө нуухгүй байх өөрийнхөө чин сэтгэлээр бүтээлч байдлаа илүү өдөөсөн зүйлсүүд байжгаад сарын төгсгөл за нэг 7 хоног 10 хоногийн үед бид илүү нөгөө нэг деталь төвтэй буюу одоо тэр одоо төсөөлөд байгаа хиймээр байгаа бүтээлч байгаа өөрийгөө хормооргүй хязгаарлагмааргүй өсмөр байгаа зүйлсээ хэрхэн практикл байдалд буулгаж бодиттой болох вэ гэдэг зүйлсүүдтэй за тэгээ тэрийгэ магадгүй зарим байдлаараа одоо нөгөө ихтгэл найдвараараа урсгал усаараа аяанда болох ёстой зүйлсийг нь өрнүүлэх зүйлсийг биднээс шаардсан үйл явдлууд болж байгаа харагдаж байна. За тэгэхээр 8 дугаар сард болох чухал үйл явдлууд нь та хэдэд маань ойлгомжтой байсан болоо гэж найдаж байна. За тэгээ хэрвээ энэ хүртэл үзсэн хүмүүс маань байх юм бол Астра талийнхаа логотой адилхан Жирнэлийн агаан зүрх коммент хэсэгтээ биччихүүлдэгхээ мартаа. За шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол энэхүү ордны тайллаа зөв сонсохын тулд өөрийнхөө нарны ордоос өмнө урьдчилж мандалт ордоороо сонсоорой гэж зөвлөмөр байна. Мандалт орд нь таны амьдралын зөвчийг бүлгүүд хэрхэн хойрлогдсон байдгийг заадаг учраас таны амьдралын бодит аль хэсэгт аль талбарт аль салбарт одоо чухал үйл явдлууд болох вэ гэдэг зүйлсийг илүү тод томрон хэлж өгч байдаг. За мандалт ордоо мэдгүй хүмүүс байгаа бол баруун дээд болонд байгаа линкээр ороод өөрийнхөө мандалт орд буюу хувийн натал чарт таны хувийн өгөгдөл авьяас бэлэг чадварыг тайлсан байгаа зураг руу ороод үзээрэй. За мандалт ордоо мэдгүй цагаан мэдгүй хүмүүс манд байгаа бол мэдээж нарныхаа ордоор сонсч болно. Ингэснээрээ таны оюун ухаан бод санаа зорилго чиглэлтэй холбоотой зүйлсийн талаар илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За сарны ордоороо сонсноороо таны сэтгэл хөдлөл мэдрэмжид хэрхэн нөлөөлөх байдал гарч ирнэ. За дахиад үүнээс гадна магадгүй хувийн гарагийн бөөгнөрөлтөй байгаад мандалт нар сарны ордоос гадна одоо юу гэдэг хоньны мандалтай, үхрийн сартай, жинлүүрийн одоо нартай гэдэг ч юм уу тийм энэ гурван байршил нь өөр байж ийснаа бүр хумхын ордон дээр дахиад өөр олон гарагийн бөөгнөрлөлтэй бол тухайн гарагийн бөөгнөрлөөрөө бас сонсороо ялангуяа тухайн одоо гарагийн бөөгнөрлүүдийг нь өдөөж өгж байгаа гарагийн хөдөлгөөн ялангуяа явж байна уу гэдэг зүйлсийг мөн давхар сонсох тусмаа илүү оновчтой мэдээлэл авах болно шүү. За хэрвээ өөрийнхөө гаргаж ирсэн натал чартны зураг тайлал завгүй бол одоо болж явж байгаа зүйлсүүдтэйгээ холбоотой уншлага авмаар байвал дэлгэцнээр орж байгаа Instagram болон Facebook хаягаар холбогдоорой. За ингээд 12 ордны тайлал руугаа орцгоё. Хоньны орд, хоньны мандалт, нар сар. За хоньны ордны хувьд энэ сар 4, 5, 6, 7 бөгөөд 12 дугаар гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За ялангуяа 5 бөгөөд 12 дугаар гэрүүд хэртэлтүүд тохиохоор байгаа. За хамгийн ихэнд энэ сар ерөнхийдөө ол та хэдийн маань 4-р гэр дээр будын ухралт дуусч байгаа буюу гэр оронтой холбоотой асуудлууд, маргаанууд, гомдлууд, бага насны аав ээжтэй холбоотой гэдэг ч юм уу тий орон гэртэй байртай холбоотой таны сэтгэл зүйн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд илүү хөндөгдөж байсан бол эдгээр зүйлс арай илүү уужирч ирж байгаа болоо гэж харж байна. За 8 дугаар сарын 7-нд сугар гараг маань охины ордноос жинлүүрийн орд руу шилжээ та хэдийн маань 7 дугаар гэр рүү орж ирж байгаа учраас магадгүй харилцаа холбоо гэрлэлт заах хостойгоо үйлчлүүлэгчтэйгээ арай илүү зөөлхөн таатай байх, хосын харилцаа, хамтын ажиллагаа, зөв үнтэйгээ уулзах, магадгүй нөгөө муудчихсан байсан үнтэйгээ эвлэрэх гэдэг ч юм уу тий илүү харилцан тэнцвэртэй яриа хийх, хүмүүстэй харилцах харилцаатай нь илүү таатай болж байгаа болов гэж харж байна. За 8 дугаар сарын 10 болоход буд гараг маань Арслангийн орд руу та хэдийн маань 5 дугаар гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ ерөнхийдөө бол нөгөө өөрийгөө илүү өөрөөр өөрийнхөө үзэл бодол санааг хинбэ гэдгийг илүү бүтээлчээр илэрхийлэх өөрийгөө нууж авахгүй байх за магадгүй бусдын өмнө нийлт од гарч ирээд ямар нэг зүйл хийх за романтик харилцаан дээр ч гэсэн одоо илүү боломжууд үүсэх шинэ хүнтэй танилцах боломжтой. За түүнээс гадна хүүхэд бөгөөд бүтээлч санаануудтай холбоотой зүйлсүүд илүү их өрнөх боломжтой. Ийшээ таны оюун ухаан бодол санаа үг гэлээрээ чиглэх нэ.
Тэгэхээр өөрийнхөө нөгөө үзэл бодол санаагаа илүү зоригтой хэлмээр өөрийгөө магадгүй бусдын өмнө илүү ил тод гаргамаар санагдах магадaltaй болов уу гэж бодож байна. За 8 дугаар сарын 10-наас ангараг гараг маань мэлхийн орд руу орж та хэдийн маань 4-р гэр дээр орж ирснээрээ гэр бүл орон байртай завгүй бол сэтгэл хөдлөл мэдрэмжтэй холбоотой үйлдэлүүд дутаад байсан бол эдгээр одоо үйлдэлийг шийдлийг өрнөлүүдийг илүү авчирхаар байна. За гэхдээ нөгөө нэг ангараг гараг маань мэлхийн ордон дээр орж ирэх үед сэтгэл хөдлөл мэдрэмжүүд орж ирдэг учраас гэр бүлийнх нь магадгүй гомдлох завгүй бол орон байртай холбоотой бага зэргийн стрессүүд гарах гэр доторх орчин нөхцлүүд арай илүү одоо хурцтмал маргаантай болох магадaltaй. За тэгэхээр гэрээ хамгаалах гэр бүлийнхнийхээ төлөө зогсох за энэ хүмүүсээ илүү өмөөрөх сайхан одоо зөв зүйл байх боловч гэсэн хит их гомдлоо өөрөө өөртөө хадгалаад тесэрж дэлбэрч гарч ирэхээс болгоомжлоорой гэж та ерөнхийдөө бол зөвлөмөр байна. За тэгээд 8 дугаар сарын 13-нд Арслангийн ордон дээр нарны хэртэлтэй хадийн маань 5 дугаар гэр дээр болно. За ингэснээрээ ерөнхийдөө бол нөгөө хоньны мандалтай хүмүүсийн маань хувьд зүрх сэтгэл хинбэ гэдэг зүйлтэй нөгөө одоо рут чакра буюу зүрх сэтгэлийн чакратай холбоотой шинэ эхлүүдийг авчирж байгаа буюу хайр дурлалын романтик байдлын хувьд шинэ бүлэг авчрах за хүүхэдтэй холбоотой сэдвүүд гарч ирэх за бүтээлч байдалтай холбоотой, хоббитой холбоотой гэдэг ч юм уу те таны сонирхолтой амьдралаас авдаг аз жаргал таашаалтай заагүй бол өөрийгөө илэрхийлэх байдалтай холбоотой шинэ эхлэлүүдийг тавих за зоригтой зүйлсүүдийг хийх за магадгүй амьдралаас аз жаргалтай таашаалтай мэдрэмж авахаа болчихсон удсан байсан бол тэрийгэ буцаагаад эргүүлж олж авах тэрэндээ илүү төвлөрөх гэдэг ч юм уу тий. Би ямар байдлаар өөрийнхөө хүсэж исэн зүйлсийг дараад байсан бэ гэдэг зүйлээ илүү ойлгох боломжтой болно. За гэхдээ хэртэлт нь ерөнхийдөө ол нөгөө нэг өөрөө та дахиад ямар нэг зүйлийг бүтээх гэж бусдтай магадгүй бусдад нөгөө хайрлагдах гэж тий өөрөө ч гэсэн амьдралаас баяр баясгалтай байх гэж өөрөө одоо өөрийнхөө галаар дүрлэлсэн байдлаараа өөрийгөө нууж хаалгүйгээр илэрхийлэх гэж төрсөн штэ. Үнэхээр тэр зүйл буцаад нөгөө боломжтой байсан штэ гэдэг зүйлсүүдийг мэдрэх боломжтой. За тэгээд ялангуяа нөгөө 7 дугаар сард санчир бөгөөд 70 гаригууд та хэдийг маань манаргаж исэн дарамт чахалтай хэрний одоо үйлдлийн хувьд ямар нэг зүйл хийх гэдэг юмгууд ингээд юм зүүдлээж байгаа юм шиг одоо ман дунд орчихсон байсан байдлаас тань гаргаж өгж байгаа болов за эдгээртэй холбоотой эсвэргээрээ нөгөө хуцтай алам юу төсөөл мөрөөдөл юу бодиттой дарамт чахал байсан бэ юуг хэрхэн хийх вэ гэдэг зүйлсүүдээ ч гэсэн илүү зэгцэлж бодож эхэлж байгаа учраас ачаа нь бас харьцангуй хөнгөлөгдсөн болов гэж хоньны ордныхныгоо бас бодож байна. За тэгтэл 8 дугаар сарын 15-нд бод гараг маань Бархасад гарагтай холбогдсноороо за бүтээлч байдал хүүхдтэй холбоотой мэдээнүүд сайхан мэдээ дуулдах за үгүй бол нөгөө контент бусдын өмнө тайзан дээр гарна гэдэг байгаа өөрийнхөө итгэлийг олж аавна гэж байгаатай холбоотой магадгүй эерэг өрнөлүүд болох болов гэж харж байна. За гэхдээ хайр дурлалтай холбоотой том том амлалтуудыг өгөх за үгүй бол хайр дурлалын асуудал дээр хит их нөгөө нэг драматик үүмэн самуун одоо юу гэдгийг драма гаргахаас болгоомжлоорой гэж та бас давхар зөвлөё. За 8 дугаар сарын 23-нд нар маань охины орд руу орсноороо та хэдийн маань 6 дугаар гэр илүү идэвхтэйгээр байна. За үүнээс гадна 8 дугаар сарын 25-нд бод гараг маань дагаад охины орд руу ороод 8 дугаар сарын 28-нд нар бод 2 гараг маань та хэдийн маань 6 дугаар гэр дээр нийлнэ. За ингэснээрээ ажлын орчин нөхцөл одоо эрүүл мэнд бүтээлч байдал цагаа үр дүнтэй ашиглах зэрэгтэй холбоотой нэлээд одоо юм практикл ухаарлуудыг шийдлүүдийг та хэдэд маань авчрах болов гэж харж байна. За өөрөөр хэлбэл ерөнхийдөө энэ одоо өрнөлүүдийг харахад Арслангийн ордны энерги хэртэлтүүд таны одоо чин сэтгэлийг амьдралаас авах жаргал таашаалыг таны одоо зүрх сэтгэлийг илүү асааж байгаа. За харин охины ордны улирал хийснээр сарын төгсгөл 7-10 орчим хоногийн одоо үед тухайн бүтээлч энергийг за гол романтик харилцааг илүү өдөр тутамдаа хэрхэн оруулж ирэх вэ гэдэг төлөв рүү шилжих болоо гэж харж байна. За тэгээд 8 дугаар сарын 28-нд Загсны ордон дээр та хэдийн маань хувьд сарны хэртэлт болохоор байна. За энэ та хэдийн маань 12 дугаар гэр дээр болж байгаа буюу за сэтгэл зүйн хувьд ямар нэг хаалт тавих за үгүй бол одоо даалт ухамсараасаа ямар нэг зүйлийг
тавьж явуулах, за нууцхан байсан гуниг өөртөө байнга өөрчилсөн байсан юмнууд гэдэг ч юм уу тий маш удаан хугацаанд хуримтлагдсан байсан стрессүүдтэй өнгөрсөнтэй холбоотой юмнуудаа тавьж явуулах боломжийг энэ хэртэлт та хэд маань авчрах болов гэж харж байна. За тэгэхээр цаанаасаа нөгөө нэг эхний хэртэлтийнхаа нарны хэртэлтийнхаа нөлөөгөөр бүтээлч одоо амьдралын нэг бүлийг эхлүүлж байгаа ч гэсэн за энэ хэртэлттэй холбоотой нөгөө хуучин айд за хуучин гомдлоо бүх зүйлийг нөгөө усны урсгал мэт угаагаа тавьж явуулж байгаатай адилхан зүйлс болох болов гэж харж байна. За та хэдэд маань ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Таалагдсан бол өөрийнхөө ордны эможиг за үгүй бол өөрийнхөө ордыг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаа. Үхрийн орд, үхрийн мандалд нар сар. За үхрийн ордынхны хувьд энэ сард 8 дугаар сард та хэдийн маань 3, 4, 5, 6 бөгөөд 11-р гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За ялангуяа Арслангийн ордон дээр нар бод бархасад гаригууд холбогдож байгаа буюу энэ нь та хэдийн маань 4-р гэр дээр тохиож байна. За ингэснээрээ сар эхлэхэд ерөнхийдөө бол будын ухралт та хэдийн маань 3 дугаар гэр дээр дуусч байгаа буюу таны бодит санаа сэтгэдэг байдал үг хэл яриатай холбоотой магадгүй бусдыг эмзэглүүлсэн байсан зүйлсүүдтэй холбоотой асуудлууд илүү их шийдэгдэж байгаа нааштай байдлаар эргэж байгаа болов гэж харж байна. За дараагаар нь гэх юм бол 8 дугаар сарын 7-нд охины ордон дээр байсан сугар гараг маань жинлүүрийн ордон дээр орж ирснээр таны 5 дугаар гэрээс 6 дугаар гэр рүү шилжиж байна. За ингэснээрээ ажлын орчин нөхцөл, эрүүл мэнд, дадал зуршил хамт ажиллаж байгаа хүмүүс бөгөөд одоо таны ажил дээр одоо орж ирдэг үйлчлүүлэгчтэй холбоотой илүү эерэг таатай зөөлхөн энерги авчирж байна. За ингэснээр өдөр тутмын амьдралтай нь илүү гоё, илүү тэнцвэртэй, илүү эрүүл болох. За тэгээд бүх зүйл дээр одоо илүү таатай хандах магадгүй ажил дээр гоё хувцлаад очимоор санагдах гэдэг ч юм уу тий үгүй бол дахиад эрүүл мэндтэй холбоотой шинэ таатай өөрөө өөртөө таарсан гоё татгал хөдөлгөөнийг олоод гоё өөрөө өөртөө таарсан хоолтой идээд ажлынхаа орчин нөхцөлийг хүртэл илүү гоё таатай болгох байдлаар эерэг энерги орж ирэх нэ. За тэгээд 8 дугаар сарын 10-нд буд гараг маань та хэдийн маань 4-р гэр дээр Арслангийн ордон дээр орж ирж байна. За ингэснээрээ гэр бүл орон байртай эцэг эхтэй заагүй бол бага настай холбоотой ярианууд дурсамжууд илүү зөвхөдөж гарч ирэх эдгээртэй холбоотой юмнуудыг та хэд маань илүү ярих гэр бүлийнхэнтэйгээ илүү холбоо тогтоох. За магадгүй нүүн гэдэг санаанд магадгүй энэ үед анх гарч ирэх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ирэх боломжтой харагдаж байна. 8 дугаар сарын 11-нд ангараг гараг маань мэлхийн орд руу та хэдийн маань 3 дугаар гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ магадгүй ярих, бичих заагүй бол богино зайны аялал хиймээр ах トゥ ойр тойрныхоо орчинтой холбоотой ямар нэг зүйлийг хиймээр санагдах магадлал өндөртэй. За гэхдээ ангараг гараг маань 3 дугаар гэр дээр ороод ирж байгаа үед үг хэл яриа илүү хурц болдог. За тэгэхээр гэр бүлийнхэнтэйгээ ойр татныхантайгаа хамаадан садантайгаа гэдэг ч юм уу ярихдаа ерөнхийдөө бол аль болох болгоомжлоорой үг хэлэндээ баг зэрэг анхаараарай гэж та хэдэ зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 13-нд Арслангийн ордон дээр нарны хэртэлт болохоор байна. За энэ нарны хэртэлт нь та хэдийн маань хувьд та хэдийн маань 4-р гэр дээр болох учраас орон байр гэр бүлтэй заагүй бол таны хувийн амьдралтай дотоод аюулгүй байдалтай холбоотой шинэ амьдралын одоо бүлэг эхэлж байгаа гэж хэлж болно. За магадгүй та нүүмээр санагдж байгаа гэрээ өөрчлөлмөр байгаа. За гэр бүлтэй холбоотой шинэ ямар нэг одоо динамик үүсэх, шинэ гэр бүлийн гишүүн нэмэгдэх, эцэг эхтэйгээ холбоотой ойлголтууд орж ирэх, ухаарлууд орж ирэх. За үгүй бол өөрийнхөө одоо хувийн амьдралыг өөрөөр өөрийнхөө хүслээр бүтээх магадлал бас өндөр байх болоо гэж харж байна. За тэгэхээр нөгөө магадгүй гэр бүлийнхаа давтдаг зүй тогтолыг давтахгүйгээр өөрөө өөрийнхөө одоо шинэ үндэс ухсаа суурийг бүтээнэ гэдэг. За тэгээ магадгүй таны гэр орон гэр бүл зэрэг нь таныг дэмжиж гин үгүй байна уу гэдэгтэй холбоотой шийдвэрүүд гарах магадaltaй. За 8 дугаар сарын 15-нд буд гараг маань бархасад гарагтай та хэдийн маань нөгөө 4-р гэр дээр яг ижилхэн холбогдсноороо гэр бүл орон байртай үйл хөдлөх хөрөнгөтэй заагүй бол магадгүй гэр бүлийн төлөвлөлттэй холбоотой зүйлсүүд дээр за магадгүй гэрээсээ ажил хийх сэтгэл зүйн хувьд ч гэсэн дотоод өөрийнхөө ертөнцийг сэтгэл зүйн хувьд ингэмэр л юм байна тэгмэр л юм байна гэдэг зүйлсүүдийг өргөтгөх тэлэх за түүнээс гадна том санаанууд өслүүд ярих зүйлсүүд болж болох нэ.
За 8 дугаар сарын 23-нд охины ордны улирал эхэлж та хэдийн маань 5 дугаар гэр идэвчгээр байна. За ингэснээрээ хайр дурлал, бүтээлч байдал, контент, амьдралаас авах жаргал, таашаалтай холбоотой зүйлсүүд рүү таны фокус шилжиж байгаа байх нэ. За тэгээд 8 дугаар сарын 28-нд буд гариг маань ч гэсэн 8 дугаар сарын 25-нд буд гариг маань бас охины орд руу орно. За тэгээ 8 дугаар сарын 25-нд нар бөгөөд буд гариг маань хоёулаа охины ордон дээр хоорондоо холбоос үүсгээд за ингэснээрээ та хэдийн маань 5 дугаар гэр дээр бүтээл санаанууд илүү төрөх, за хайр дурлалын романтик харилцаанууд үүсэх, за хүүхэдтэй холбоотой магадгүй сонголт тэдрүүд гарах. За үгүй бол одоо илүү ийм төлөвлөгөөтэй одоо ойлголтууд, ухаарлууд орж ирэх боломжтой харагдчихээн. За 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр сарны хэртэлтэй хэдийн маань 11-р гэр дээр болж байгаа. За ингэснээрээ найз нөхөд, үзэгчид, дагагчид таны нийгмийн хүрээлэл харьяалагддаг бүлэг урт удаан хугацааны зорилготой холбоотой ямар нэг зүйлийг тавьж явуулах шаардлага гарах нэ. Тэгэхээр танд магадгүй тохирохгүй байсан заагүй бол одоо маш урт удаан хугацаанд мөрөөдөж ирсэн хэрнээ одоо танд одоо юу гэдгийг таархаа болчихсон аль хэдийн дахиад тэрийг хүсгээ болчихсон зүйлсүүд таны алсын хараатай холбоотой. За үгүй бол таны урт удаан хугацаанд амьдралтай нүлдэх хүн биш байна гэдэг зүйлсийг ойлгох зүйлсүүд за хувь заяаны эргэлтүүд гарах болоо гэж гарч байна. За та хэдэд маань 8 дугаар сарын зархаа нь ойлгомжтой байсан болоо гэж найдаж байна. За өөрийнхөө ордны эможиг коммент хэсэгт бичиж үлдээхээ мартаоцай. Ихрийн орд, ихрийн мандалт нар сар. За ихрийн ордныхны хувьд 8 дугаар сар та хэдийн маань 2, 3, 4, 5 дугаар бөгөөд 10 дугаар гэрүүд илүү идэвхжсэн байна. За ялангуяа Арслангийн ордны энергитэй болох та хэдийн маань 3 дугаар гэр илүү фокус болж орж ирж байгаа байх нэ. За энэ сар эхлэхэд ерөнхийдөө бол магадгүй өөрийнхөө өмнө цэнтэй холбоотой, мөнгөтэй холбоотой асуудлуудыг бодийн ухралттай холбоотой магадгүй илүү асуудлууд гарсан. За өөрийнхөө үнэлэмжтэй холбоотой асуудлууд гарсан байсан бол эдгээртэй холбоотой нар зэлэмж байгаа буюу эерэг нааштай хариултууд гарч байгаа, шийдлүүд гарч ирж байгаа болов гэж найдаж байна. За тэгээд 8 дугаар сарын 7 дугаар гараг нь жинлүүрийн орд руу та хэдийн маань 5 дугаар гэрлөө орж ирэх болно. За ингэснээрээ хайр дурлал, романтик харилцаа, үр хүүхэд, за бүтээлч байдал, контенттэй амьдралаас авч байгаа аз жаргал, таашаалтай холбоотой бүх зүйлсүүд дээр маш таатай энергийг та хэдэд маань дагуулж авчирч байгаа байх нэ. За тэгэхээр ихрийн мандалттай хүмүүсийн маань хувьд за сарынхаа эхний хагас ерөнхийдөө бол бүтээлч байдал бөгөөд одоо нийгмийн харилцаанд орох эерэг таатай байдлыг та хэдэд маань авчирна гэсэн үг байна. За ихэр нөгөө жинлүүр маань хоорондоо эерэг холбоос үүсэх учраас за 8 дугаар сарын 10 болоод ирэхэд буд гараг маань Арслангийн орд руу та хэдийн маань 3 дугаар гэр дээр орно. За ингэснээрээ та хэдийн маань магадгүй ярих, бичих, за үгүй бол контент хийх, за ямар нэг зүйлийг бараа борлуулах, зарах, одоо маркетинг хийх гэдэг ч юм уу те сошиал медиатай холбоотой ямар нэг зүйлийг заахтай холбоотой заагүй бол богино зайны аялалтай хэлж ярьж байгаа мессежтэй холбоотой бүх сэдвүүд илүү идэвхжиж эхлэх нэ. За тэгээд 8 дугаар сарын 10-нд ангар гараг нь Мэлхий орд руу та хэдийн маань 2 дугаар гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ нөгөө асуудалтай байгаад исэн хүндөгдөөд байсан мөнгөтэй холбоотой өөрийнхөө орлого үн цэнтэй холбоотой үйлдэлүүд хийж эхлэн өөрөөр хэлбэл одоо мөнгөний төлөө илүү хөдөлж эхлэх нэ. За гэхдээ энийгээ дагаад нөгөө зарлага ч гэсэн нэмэгдэх магадaltaй. За ялангуяа гэр бүлийн аюулгүй байдалтай холбоотой завгүй бол сэтгэл хөдлөлөөрөө худалдаа авалт хийх магадлал өндөртэй тул та хэд маань энэ дээрээ болгоомжтой хандараа гэж зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 13-нд Арслангийн ордон дээр та хэдийн маань 3 дугаар гэр дээр нарны хэртэлт тохиох нэ. За ингэснээрээ таны дуу хоолой, ярих, бичих, сурах, за тэр нөгөө түрүүний яригадаад исэн зүйлсүүдтэй холбоотой шинэ амьдралын бүлэг мөчлөг эхэлж байгаа байх нь. За ингэснээрээ магадгүй юуг илэрхийлж хэлэхгүй байгаад гэсэн бэ? Ямархуу зүйлсүүд дээр одоо та өөрийнхөө дуу хоолой хүргэх ёстой бай, тийм ээ? Тэгснээрээ дахиад ямар мэдлэг мэдээлэл, ямар контент үгүй бол ямар одоо үгээр ямархуу зүйлээр хүмүүсийн анхаарлыг татах вэ гэдэг сэдвүүд илүү хөндөгдөж ирнэ. За ингэснээр магадгүй шинэ контентын чиглэл, сэдвүүд, санаанууд гарах, за шинэ сургалт эхлүүлэх, шинэ төсөл бичих гэдэг ч юм уу тий. Үгүй бол харилцааныхаа хэв маягт ч гэсэн арай шинэлэг өнгө төрхийг оруулж ирэх боломжтой. За 8 дугаар сарын 15-нд бод бөгөөд Бархасад гараг маань
та хэд маань 3 дугаар гэр дээр нөгөө яригадаад байгаа арслангийн ордон дээр нийслэлээрээ нөгөө том ярианууд, том санаанууд за ямар нэг магадгүй контенттой холбоотой асуудал гарсан байсан бол тэрэн дээрээ хүртэл илүү ийм бүтээлч байгаадсан асуудлууд нь шийдэгдэх илүү одоо оновчтой байгаа онох за түүнээс гадна маркетинг, подкаст хийдэг, одоо зохиол бичдэг гэдэг ч юм уу те ямар нэг юм бараас орчилдог эдгээртэй холбоотой бүх зүйлсүүд илүү хүчтэй өрнөлтөй болж ирэх нэ. За 8 дугаар сарын 23-нд нар охины ордон та хэдийн маань 4-р гэр дээр орж ирнэ. За бууд гарагч гисэн 8 дугаар сарын 25-нд охины орд руу орж ирээд 8 дугаар сарын 28-нд нар бод гараг маань хоорондоо холбоос үүсгэн за ингэснээрээ орон байр гэр бүлтэй холбоотой за угвал таны сэтгэл зүйн аюулгүй байдалтай холбоотой практикл ухаарлууд орж ирэх за гэртээ магадгүй ямар нэг зүйлийг хийх ярих төлөвлөх гэрлүүгээ чиглэсэн фокусууд илүү магадгүй гэрээ цэвэрлэхээ шийдэх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар фокусууд илүү гэр төвтэй болж ирэхээр байгаа харагдаж байна. За 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр сарны эртэлтэй айдын маань 10 дугаар гэр дээр болно. За ингэснээрээ ажил мэргэжил карьер нэр хүнд бусдад харагдах байдал бизнестэй холбоотой завгүй бол амьдралын зорилготой холбоотой сэтгэл хөдлөл мэдрэмжүүд илүү хөдөлсөн оргил зэгтээ хүрсэн үе байх болов уу гэж харж байна. За тэгэхээр магадгүй та хэдийн маань хувьд ажил мэргэжлийн нэг одоо өмнөх амьдралын нэг бүлэг дуусаад дараагийн нэг зүйл одоо нийгмийн таны статус бусад харагдах байдалтай холбоотой ямар нэг зүйл өөрчлөгдөж байгаа зүйлийг анзаарах за магадгүй зарим ихрийн мандалтай хүмүүсийн хувьд ажилттай холбоотой магадгүй өмнөх ажилттай холбоотой би ийм л ажилд орох хэрэгтэй, ийм л зүйл байх хэрэгтэй гэдэг тэр дүр зургаа тавьж явуулах за энэтэй холбоотой сэтгэл зүйн хувьд хаалтууд хийх за гол том ойлголтууд ухаарлууд орж ирэх магадaltaй болов гэж харж байна. За 8 дугаар сард та хэдд маань ойлгомжтой байсан болов гэж найдаж байна. За өөрийнхөө ордны эможи үгүй бол өөрийнхөө ордыг комент хэсэгтээ бичжүүлдэхээ мартаа. Мэлхийн орд, мэлхийн мандалт, нар сар. За мэлхийн ордныхны хувьд 8 дугаар сар та хэдийн маань 1, 2, 3, 4-р бөгөөд 9-р гэлүүд илүү идэвхсэн байна. За ялангуяа арслангийн ордны буюу та хэдийн маань 2 дугаар гэр илүү хүчтэй энэ сар өдөөгдөж өгч байгаа илүү гол фокус болж байгаа байх нэ. За тэгэхээр мэлхийн ордныхны маань хувьд мандалтайч бай, нартайч бай ерөнхийдөө бол нөгөө бодийн ухаалттай холбоотой нэлээ их өөрөө өөрийнхөө хэн бэ гэдгийг амьдралаа бүх зүйлээ ерөнхийдөө бол илүү оронгоор нь одоо эргцүүлж бодсон магадгүй илүү их сэтгэл зүйн хувьд хямарсан зөв амьдраад нү буруу амьдраад нү амьдралынхаа чиглэлийг яах вэ гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар эргцүүлсэн байдлаар 7 дугаар сар өнгөрсөн болов гэж харж байна. За тэгэхээр одоо нөгөө 8 дугаар сар болж ирэнгүүт бодийн ухралтын маань сүүдрийн үе хүртэл дуусаад та хэдийн маань хувьд арай илүү эрэг таатай болох болоо гэж харж байна. За ангараг гараг маань ихрийн ордон дээр байгаа учраас бас их ядарсан ямар нэг зүйлийг одоо өмнөх амьдралынхаа бүлгийг хааж байгаатай адил тавьж явуулах шаардлагатай болсон нэлээ их цуцсан байгаа болоо гэж бодож байна. За 8 дугаар сарын 7 болж ирэхэд охины ордон дээр байсан цагаар гараг маань жинлүүрийн орд руу та хэдийн маань 3 дугаар гэрээс 4 дугаар гэрлөө нүүж орж ирж байгаа ханаа. За ингэснээрээ гэр бүл орон байртай холбоотой за үгүй бол та хэдийн маань хувийн амьдралтай холбоотой арай илүү эрэг таатай энерги орж ирж байна. За магадгүй нөгөө гэрээ илүү гоё болгоё, гэр бүлтэйгээ эв найрамдалтай бай, аав ээжтэйгээ холбоогоо буцаага тогтоё сэргээе гэдэг ч юм уу орон байрныхаа энергийг засаж залруулах, сайжруулах, цэвэрлэхэд ерөнхийдөө бол таатай энерги орж ирж байгаа ах нэ. За тэгээд 8 дугаар сарын 10-нд бод гараг маань арслангийн орд руу та хэдийн маань 2 дугаар гэр дээр орж ирснээр мөнгө өөрийгөө үнэлэх үн цэнтэй за орлоготой холбоотой бодлууд, ярианууд илүү орж ирэх нэ. Тэгэхээр яаж мөнгө олох вэ гэдэг бодлууд илүү хүчтэй олж ирэх. За үгүй бол өөрийнхөө байгаа ур чадварыг хэрхэн ашиглах вүлээ гэдэг байдлаар таны одоо бод сан сэтгэх байдал ч гэсэн илүү ажиллах нь байна. За 8 дугаар сарын 11-нд ангараг гараг мэлхийн орд руу орж ирснээр ерөнхийдөө та өөрөө ч гэсэн ядраад байсан. За ялангуяа мандалттай хүмүүсийн хувьд сүүлийн одоо нэг сар хагас гарангийн хувьд ядраад байсан. За хаста цуцаад бүр яайда гэжсэн зүйлсүүд байсан бол таны эрч хүч илүү нөхөгдөж за тэгээ та өөрөө илүү зоригтой идэвхтэй өөрөө өөрийнхөө төлөө бат зогсох өөрийгөө магадгүй мөл хамгаалах мэдрэмжээ ч гэсэн илэрхийлж гаргаж ирэх
болов гэж бодож байна. За гэхдээ ангараг гараг маань та хэдийн маань ордон дээр орж ирэхэд дахиад давхар баг зэрэг нөгөө хурдан уурах гад идэг. Үгүй бол яруу шийдвэр гаргадаг. Өөрөө өөрийгөө одоо нөгөө яг мэлхий ордтой адилхан хуйг дуулахандаа орж байгаа юм шиг өөрийгөө өмөөлөх гээд байх хандлагууд бас нэмэгдэх магадaltaй. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээр реакц үзүүлэх зүйл дээрээ та хэдийгээ анхаараарай гэж зөвлөмөр байна. За тэгээд 8 дугаар сарын 13-нд та хэдийн маань 2 дугаар гэр дээр Арслангийн ордон дээр нарны гэртэлт болж байна. За ингэснээрээ ерөнхийдөө бол нөгөө өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийн тань уур чадвар бөгөөд материаллык зүйлс мөнгөтэй холбоотой маш их одоо хүчтэй эхлэл за амьдралын тань шинэ бүлэг нээгдэж байгаа байх нэ. Тэгэхээр та өөрийгөө магадгүй дутуу үнэлж ийсэн авьяасаа мөнгө болгож чадахгүй байсан гэдэг ч юм уу те. Өөрөө өөрийнхоороо ихтгэлтэй байж чадахгүй байсан. За мөнгөтэй холбоотой байдлаар өөрийгөө дутуу мэд хангалтгүй мэд үнэлээд ийсэн. За үгүй бол дахиад өөрийгөө чамладаг, за дутуу үнэлдэг мөнгөтэй холбоотой асуудалтай байсан зүйл тохиолдоод ч гэсэн яах вэ гэдэг шийдлүүд өмнөх бүлгээ хааж байгаа юм шиг хаагдаад тэгээ шинэ энерги, таатай энерги орж ирэх нэ. За тэгээд 8 дугаар сарын 15-нд бод гараг Бархасад гарагтай та хэдийн маань 2 дугаар гэр дээр нийслэлээр орлого за санхүүгийн санаанууд орж ирэх мөнгөтэй холбоотой яриа гэрээ хэлэлцээрүүд хийх зэрэг зүйлсүүд орж ирнэ. За гэхдээ дахиад энийгээ дагаад том зарлага гарч ирэх заагүй бол санхүүгийн хувьд магадгүй өөр хүмүүс бусдад ярихдаа ч гэсэн бодит нөхцлөөсөө давсан том амралтууд өгөх магадaltaй байдаг учраас та хэд маань энэ дээрээ бас анхааралтай болгоомжтой хандаарай. За тэгээд аль болох эерэг байдлаар нь ашиглаад энийгээ хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой эерэг таатай нөхцлөө сайн үнсээ ойлгосон эрсдлээ хүлээж чадах үед байдлаар ашиглаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд 8 дугаар сарын 23-нд нар охины орд руу за үүнээс 2 хоногийн дараа 25-нд бод гараг орж ирээд 8 дугаар сарын 28-нд нар бод гараг маань аль аль нь та хэдийн маань 3 дугаар гэр дээр охины ордон дээр холбогдох нэ. За ингэснээрээ ерөнхийдөө бол та өөрөө ямар нэг зүйлийг бичих, ярих, за мэдлэг мэдээллээ түгээх, гэрээ хэлцээр хийх, сургалт гаргах гэдэг ч юм уу. Тэгээ үгүй бол бусдад өөрөө өөрийнхөө дуу хоолойг илүү тод томруулнаар хүргэх, ойр орчныхонтой харилцан яриа өрнүүлэхэд ч гэсэн илүү одоо практикл бүх зүйл тодорхой ойлгомжтой нөхцлүүдийг танд олгож өгөхөр байна. За тэгээд 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр та хэдийн маань 9 дугаар гэр дээр хэртэлтүүд сарны хэртэлт болохоор байна. За ингэснээрээ гадаад улс орон руу аялах, сурхаа шийдэх, за ямар нэг зүйлийг заах, таны итгэл үнэмшил магадгүй өөрчлөгдөх, за амьдралын одоо урт удаан хугацаанд одоо итгэж явсан зүйлсээ үзэл бодлоо магадгүй тавьж явуулах шаардлагатай болов. Тэгэхээр юугаараа та өөрөө өөрийнхөө үнцийн ур чадварыг бий болгодог билээ. За тэгээд сарын төгсгөл болоод ирэхэд ерөнхийдөө бол ямархуу том зүйлс рүү би тэмүүлж байгаа байлаа гэдэг байдлаар энэ сар ерөнхийдөө бол ухаарлууд, бодлууд, мэдрэмжүүд танд авчрах нэ. За 6 дугаар 8 дугаар сарынханд бичлэг ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Та хэд маань өөрсдийнхөө ордны эможи заавгүй бол өөрснийхөө ордыг коммент хэсэгт бичүүлдэхээ мартаоцай. Арслангийн орд, Арслангийн мандалд нар сар. За Арслангийн ордны хувьд энэ сарда та хэдийн маань 1, 2, 3 бөгөөд 8, 12 дугаар гэрүүд илүү хүчтэй өдөөгдсөн байна. За энэ ерөнхийдөө бол энэ ондоо байж болох үед та хэдийн маань хувьд хамгийн чухал за хамгийн фокус өндөртэй хамгийн их үйл явдал өрнөх үйц за та хэдэд маань ч гэсэн одоо хамаг анхаарал орж ирэх хамаг боломжууд нэгдэх за нэлийн хүчтэй чухал үйл явдалтай өрнөлтөө цаг хугацаа байгаа болов уу гэж харж байна. За 8 дугаар сарын эхэнд ерөнхийдөө бол нар бөгөөд Бархасад гараг аль хэдийн та хэдийн маань ордон дээр ороод эхэлчихсэн байгаа. За 12 дугаар гэр дээр бод гараг 7 дугаар сарын турш 6 дугаар сарын дунд үеэс хойш аялж авсан учраас магадгүй өмнө нь байсан налд айцууд өөрөө өөртөө үлдээх байдал заагүй бол баг зэрэг одоо юм anxiety сэтгэл төгссөн байдал зэрэг зүйлсүүд гарч ирж исэн сэтгэл хөдлөл мэдрэмжээ ойлгохгүй байсан зөв байгаад байгаа болов буруу байгаад байгаа болов юу тавьж явуулах ёстой байлаа гэдэг байдлаар ерөнхийдөө бол илүү фокус нь байсан бол одоо бүх зүйл илүү сэргээд та ч гэсэн өөрөө илүү анхаарлын төвд орж ирэхээр байна. За тэгэхээр нар Бархасад гараг аль хэдийн ороод ирчихсэн байгаа даа учраас аль хэдийн бусдын анхааралд илүү өртөх, за илүү том боломжууд орж ирэх, за өөрийгөө ч гэсэн таны өөртөө итгэх илүү нэмэгдсэн үе байгаа болоо гэж харж байна. За тэгээд бод гараг маань мэлхээ ордон дээр
та хэдийн маань 12 дугаар гэр дээр аа байгаа орж ирэх учраас өнгөрсөнд болсон зүйлсүүд за үгүй бол магадгүй боловсруулж амжаагүй байсан бодлууд, мэдрэмжүүд, айдсууд, твтж явсан зүйлс ерөнхийдөө бол өрнөх магадaltaй байгаад байна. За 8 дугаар сарын 7 гэхэд сугар гараг маань жинлүүрийн ордон дээр та хэдийн маань 3 дугаар гэр дээр орж ирснээр ямар нэг зүйлийг ярих, бичих за үгүй бол ойр орчны харилцаа, сошиал медиа, контенттой холбоотой илүү таатай эерэг энерги орж ирж гин. За өөрөөр хэлбэл та үгээрээ бусдыг илүү татах, одоо уйж чадах хүчтэй болох нэ. За 8 дугаар сарын 10-нд буд гараг маань Арслангийн орд руу та хэдийн маань 1-р гэр дээр орж ирснээр магадгүй одоо ингээд илүү зоригтой мэдрээд байгаа бусдын анхааралд орж ирээд байгаа хэрнээ өөрийгөө магадгүй одоо илэрхийлж чадахгүй, хэлж чадахгүй байсан бол буд гараг маань та хэдийн маань ордон дээр орж ирснээр илүү зоригтой өвдөл бодлоо хэлэх, өөрийгөө магадгүй илэн талангуу айхгүйгээр одоо илэрхийлэх тийм ээ бодлоо хүртэл хэлэх, за өөрийнхөө дуу хоолойг илүү бусдад хүрээх, тараах, түгээх зэрэгтэй холбоотой энерги орж ирж байгаа байх нь. За 8 дугаар сарын 11-нд ангар гараг маань Мэлхийн орд руу та хэдийн маань 12 дугаар гэр дээр орж ирснээр нөгөө түрүүний яригадад байсан. За магадгүй урт удаан хугацаанд хоримтлуулсан байсан стресс, уур уцаар бохимдлууд, нойрны асуудлууд, за ганцаараа магадгүй бусдад харагдахгүй байдлаар одоо урт удаан хугацаанд хөдөлмөрсөн байсан зүйлсүүдтэй холбоотой юмн дээр энерги өгнө. За өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр баг зэрэг ганцаараа байх, зарим зүйлсийг хаах, тавьж явуулах, ойлгох, ухаарах хэрэгтэй танд үүсэх нэ. За 8 дугаар сарын 13-нд та хэдийн маань ордон дээр нарны хэртэлт болохоор байна. За энэ ерөнхийдөө бол Арслангийн мандалттай нартай хүмүүсийн хувьд энэ жилдээ байж болох үз одоо хувийн маш том эхлэл шинжилэл болж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр өөрийгөө яагаад ямар нэг байдлаар нуугаад байсан бэ? За ямар байдлаар өөрийгөө илэрхийлэх гэсэн чинь айцуу сэтгэл түгшүүрүү төрөөд исэн юм бэ? Тийм ээ? Юун дээр өөрийгөө дараад исэн бэ? Одоо таны амьдрал танаас ямар шинэ амьдралын одоо нөгөө номын шинэ бүлгийг нэхэж байна вэ? Юу хийх шаардлагатай вэ гэдэг бүх зүйлсүүд одоо энэ хэрэгтлийн нөлөөгөөр танаас асууж байгаа байх нэ. Тэгэхээр өөрөө өөрийнхөө гадаад дүр төрхийг өөртөө итгэх итгэлийг амьдралын зорилго чиглэлээ бусад харагдах байдалтай холбоотой бүх зүйлийг одоо эхлэхэд маш хүчтэй эхлэлийн зэг байх болно. За тэгээд 8 дугаар сарын 15-нд бод Бархасад гараг маань та хэдийн маань 1-р гэр дээр холбогдсноороо та өөртөөгөө холбоотой магадгүй шинэ зарлалууд, шинэ санаанууд гарч ирэх, за хувийн брэндээ бий болгомоор болох, за түүнээс гадна бусдын одоо нүдэн дээр гарч ирэх ямар нэг зүйлийг хийх, эхлүүлэхтэй холбоотой маш хүчтэй энерги орж иж байгаа байх нь. За гэхдээ Арслангийн ордныхны манд хувьд хит их нөгөө бардам зандаа автах, за хит их том амлалтууд өгөх, за үгүй бол магадгүй өөрөө өөрийгөө хит их дөвөөлөж гаргаж ирдэг байгаагаасаа илүү том сүртэй гэдэг ч юм уу тий илүү чадварлаг мэтэр харуулахаас бас болгоомжлоорой гэж давхар зөвлөе. За 8 дугаар сарын 23-нд нар охины орд руу та хэдийн маань 2 дугаар гэр дээр, за 25-нд буд гараг маань давхар орж ирээд 8 дугаар сарын 28-нд нар бод маань аль аль нь охины ордон дээр та хэдийн маань 2 дугаар гэр дээр холбогдох нэ. За ингэснээрээ нөгөө өөртөө орж ирж байгаа боломжуудыг мөнгө, хөрөнгө санхүү, орлого, өөрийгөө үнэлэх үн цэн рүү холбож орж ирээд ерөнхийдөө бол эдгээртэй одоо холбоотой илүү төлөвлөгөө практикл энерги орж ирэх боломжтой байх нь. Тэгэхээр таны одоо шинэ хэн болж байгаа, таны амьдралд орж ирж байгаа эерэг татаа өөрчлөлт болгон буцаагаад таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид, за таны материаллык зүйлсэд, таны орлогот хүртэл эерэг байдлаар нөлөөлөхөөр байна. За 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр та хэдийн маань 8 дугаар гэр дээр сарны хэртэлт болон за ингэснээрээ бүтэн харилцаа хин нэгэнд итгэх итгэл, за түүнээс гадна одоо сэтгэл зүйн хувьд одоо уялдаа хамааралтай байдаг байдал, дундын хөрөнгө мөнгө санхүү, өөр шир зээлтэй холбоотой юмн дээр ямар нэг зүйлийг нөгөө тавьж явуулах шаардлага гарах нэ. За өөрөөр хэлбэл магадгүй хит нөгөө хүнээсээ хамааралтай байгаад нөгөө хүнийг хизээж хэрэгшээлдээ оруулж чадахгүй энэ бол одоо хувь хүний орон зайлуу халж байгаа хэрэг болох юм байна гэдэг байдлаар за энэ хүнд одоо итгээд үзье да гэдэг байдлаар тийм ээ магадгүй урсгал ус шиг арай илүү тайван байгаад нөгөө хүлээж авах энерглөгөө орж ирэх, заагүй бол магадгүй урт удаан хугацаанд танаас хэн нэгэн мөнгө зээлчихсэн байгаад өөгүй заастаа хэдэн сар жилээр морж байгаа бол тэр зүйлийг ч гэсэн магадгүй урсгал ус адил тавьж явуулах, за оюухан бал санаагаасаа өөрийгөө стресс түлдэг биш байдлаар явуулах
За эдгээртэй холбоотой магадгүй яг дундын өргөн санхүү хөрөнгө оруулалттай холбоотой боломжууд орж ирэхийг үүсэхгүй шийдвэрлэх за хувь тавилангийн үйл явдлууд өрнөхнэ. За тэгэхээр Арслангийн ордныханд маань бас төрсөн өдрийн мэнд хүрэхээ марцсан байна. За та бүдэд маань 8 дугаар сарын маань бичлэг ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Өөрийнхөө ордны эможиг заавал өөрийнхөө ордны нэрийг коммент хэсэгтээ бичиж үлдээхээ мартаоцай. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордныхны хувьд энэ сарда та хэдийн маань 1, 2, 11, 12 бөгөөд 7 дугаар гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За ялангуяа Арслангийн ордон дээр гаригуудын бөөгнөрл болж байгаа буюу та хэдийн маань 12 дугаар гэр нэлээд фокуст орж ирэх нэ. За энэ сар эхлэхэд ерөнхийдөө бол нар бөгөөд Бархасад гараг аль хэдийн та хэдийн маань 12 дугаар гэр дээр ороод эхэлчихсэн байгаа байдлаар эхэлж байна. За 8 дугаар сарын 7-нд цувар гараг Жинлүүрийн ордон дээр орж ирснээр та хэдийн маань 2 дугаар гэр илүү өдөөгдөж өөрийнхөө үнцийн авьяас бэлэг чадварыг орлоготой холбоотой арай илүү жижиг боломжууд орж ирэх магадгүй хэн нэгэн танд бэлэг барих гэдэг ч юм уу тий. Үгүй бол та өөрийнхөө үн цэнийг илүү одоо гоё сайхан таатай байдлаар харах мөнгөтэй харилцах харилцаан дээрээ ч гэсэн магадгүй орлого зарлагаа тэнцвүүлэх энэтэй холбоотой одоо байгаа нөхцөл байдлаа сайжруулахад таатай энерги байх нь байна. За 8 дугаар сарын 10-нд бод гараг маань Арслангийн орд руу та хэдийн маань 12 дугаар гэр дээр орж ирснээр за дотроо ганцаараа байхдаа бодох бодлууд, ганцаараа байх шаардлагууд, за ямар нэг ажил төлөвлөөд болоогүй байгаа, бусдын өмнө гарах болоогүй байгаа бол нууцаар тухайн төлөвлөгөөгөө боловсруулах, тухайн зүйл дээр ажиллах, за өнгөрсөнтэй холбоотой зүйлсүүд, бодлууд, мэдрэмжүүд, за үгүй бол ямар нэг байдлаар далд ухамсартай холбоотой одоо өөрийнхөө одоо ухамсарыг бодол санаа мэдрэмжүүдийг боловсруулах шаардлагууд илүү нэмэгдэх болов гэж харж байна. За 8 дугаар сарын 11-нд ангараг гараг мэлхий орд руу та хэдийн маань 11 дэх гэр дээр орж ирснээрээ найз нөхөд нийгмийн хүрээлэл заагүй бол багийн ажиллагаа үзэгчдтэй холбоотой үйлслүүд илүү нэмэгдэж эхэлнэ гэсэн үг байх нь. За тэгэхээр магадгүй илүү олноороо хамтаараа найз нөхөдтэйгөө хамт юм хийх шаардлага гарч байгаа хэрнээ сөрөг талаараа магадгүй дахиад найз нөхдийн хоорондоо сэтгэл зүйн хувьд бие чий гэдэг байдлаар баг зэргийн одоо ийм асуудлууд гарч ирэх заагүй бол магадгүй найз нөхөдтэй гомдлууд ихсэх за үзэгчдийн нөгөө хариу урвалтай холбоотой зүйлсүүд ч гэсэн таныг магадгүй илүү их эмзэглүүлэх зүйлс болох магадaltaй байх нь. За энэ дээр та хэд маань ухамсартай байх юм бол тухайн асуудлууд гарахгүй шүү гэж дахин сануулъя хэлье. За 8 дугаар сарын 13-нд Арслангийн ордон дээр та хэдийн маань 12 дугаар гэр дээр хэртэлт маань нарны хэртэлт маань болох нэ. За тэгэхээр гаднаа харагдахгүй ч гэсэн энэ бол нөгөө 12 дугаар гэр дээр буюу одоо хөшгөний цаадлах бидний далд ухамсарын гэр дээр болж байгаа учраас сэтгэл зүйн хувьд таны дотоод ертөнцийн хувьд бол маш хүчтэй хэртэлт байх болно. За ингэснээрээ одоо өмнө нь магадгүй юунаас дотроосоо одоо ингээ айгаад байдгүй яагаад магадгүй өөртөө одоо амралтыг олгодоггүй хит их ажиллаад махраад төгс байх га чаардаад идэм болоо гэдэг ч юм уу тий. За ямар хуучин одоо зөв тогтлыг тавьж явуулах ёстой вэ? Ямар зүйлсүүдийг хаах ёстой вэ? За бусдын өмнө гарч ирэхээс өмнө хувийн байдлаасаа одоо хувийн бэлтгэлээ базаана гэдэгтэй адилхан та юуг өөртөө төлөвшүүлэх хийж байх ёстой байлээ гэдэг зүйлсүүд рүү хэртэлт маань ерөнхийдөө одоо хувь заяаны эргэлтүүд чиглэлүүдийг танд тавьж өгнө гэсэн үг байх нэ. За 8 дугаар сарын 15-нд бод бөгөөд Бархасад гаргууд та хэдийн маань 12 дугаар гэр дээр нийслэлээрээ магадгүй зүү зүүн бэлгээрээ маш юм хүчтэй мессеж авах. За үгүй бол хувийн төлөвлөгөө гарч байгаа тухайн төлөвлөгөө нь ч гэсэн маш эерэг таатай байдлаар бүх зүйл одоо хоорондоо уялдах. За үгүй бол одоо хилээгүй байсан зүйлтэй холбоотой гинтийн ухаарлууд орж ирэх тийм ээ. За үгүй бол цаанаасаа л ингээд гадаа явж байгаад нөгөө нэг одоо машины гоётоо хараад хажууд нэг өсгөө таарсан чинь тэр нь магадгүй бараг танд мессеж өгöd байгаа юм шиг үйл явдлууд болоод за танд ерөнхийдөө бол ийм таатай нөлөөллийг үзүүлэхний өөрөлд бол нөгөө сахиусуудын таныг одоо чиглүүлж байгаа юм шиг таатай зүйлс болох боломжтой байх нэ. За 8 дугаар сарын 23-нд нар маань охины орд руу та хэдийн маань 1-р гэр дээр орж ирэх юм байна. Тэгэхээр өөрөө өөрлөгөө илүү фокуслах магадгүй ирч хүчин унчихсан байсан бол ч гэсэн илүү өөрлөгөө төвлөрөх нь байна. За түүнээс гадна та хэдийн маань төрсөн өдрийн уйлдрал эхэлж байгаа учраас 8 сарын 23-наас хойш төрсөн охины ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе. За 8 сарын 25-нд буд гараг мөн охины орд руу орж ирснээр за цаанаасаа угаасаа үг хэлэх яриан дээрээ одоо хилэмгийн шаламгай байдаг хүмүүс маань ч гэсэн ядрах нь багасаад өөрсдийнхөө хувьд ч гэсэн илүү эрт хүчтэй энергитэй болох нэ. За тэгээд 8 дугаар сарын 28-нд
бод бөгөөд нар та хэдийн маань 1-р гэр дээр холбоос үүсгэх нь. За ингэснээрээ та өөрөө өөрийгөө илүү тодорхой ойлгох, за өөрийгөө хэрхэн одоо илүү практикл байдлаар, бодиттой байдлаар, за тодорхой байдлаар шинэ өнцгөөс харах вэ, хэрхэн өөрийгөө сайжруулах вэ гэдэг байдлаар бүх фокус шилжихнэ. За тэгээд 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр та хэдийн маань 7 дугаар гэр дээр сарны эхэртэлт болохоор байна. За ингэснээрээ 7 дугаар гэр идэвхцээр хосын харилцаа, гэрлэлт, үйлчлүүлэгчид заавал бол магадгүй бизнесийн одоо хамтрагчтай холбоотой сэтгэл хөдлөл нэг тань хөдөлгсөн ямар нэг юм зүйл оргил зэгтээ хүрэх нэ. За тэгэхээр магадгүй харилцаан дээрээ ч гэсэн одоо илүү урсгалаараа тухайн харилцааг магадгүй өрнүүлэх боломжийг бий олгох. За үгүй бол магадгүй өмнө нь одоо бодоод тавьж явуулж чадахгүй байсан хосын харилцаанд байсан хүнээ ч гэсэн магадгүй урсгал усанд нугаагаад тавьж явуулж байгаатай адилхан явуулах зүйлсүүд, за магадгүй эсвэргээрээ одоо шинэ хостой болгох ч гэсэн боломжийг олгох болов уу гэж харж байна. За тэгэхээр охины ордныхонд маань ойлгомжтой байсан болов гэж найдаж байна. За тийм бол та өөрийнхөө ордны эможиг заавгүй бол өөрийнхөө ордныг коммент хэсэгт бичиж үлдээхээ мартаа. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд 8 дугаар сард та хэдийн маань 1, 6, 10, 11, 12 дугаар гэрүүд илүү идэвхсэн байна. За ялангуяа Арслангийн орд болох 11-р гэр буюу нийгмийн хүрээлэл, за найз нөхөд зэрэгтэй холбоотой, урт удаага зорилготой холбоотой гэр илүү хүчтэй идэвхсэн байх нэ. За энэ сар эхлэхдээ ерөнхийдөө бол нар аль хэдийн Арслангийн ордонд орсон. За тэгэхээр аль хэдийн магадгүй шинэ найз нөхөдтэй болох боломжтой илүү олон одоо бүлэгт харьяалагдж байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар жинлүүрийн ордны ханд маань эхэлж байгаа болов уу гэж харж байна. За тэгээд 8 дугаар сарын 7-нд цугар гараг жинлүүрийн орд руу орох болно. За ингэснээрээ та хэдийн маань хувьд ерөнхийдөө бол нөгөө бусдыг өөрөө өөртөө татах хүч, за илүү одоо элдэг ялдан байдал, гой сайхан өөр өөрийгөө авч явах байдал, за бусдыг одоо соромжон мэд татах байдал ерөнхийдөө бол нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө бол энэ үед таныг илүү таатай хүлээж авах 8 дугаар сар өрнөх нэ. За ялангуяа одоо магадгүй өөрөө өөрийгөө хөөрхөн болгодог ямар нэг одоо зан үйлүүд хийдэг гэдэг ч юм уу хумсаа бодуулдаг, хүсээ янзалдаг. За үгүй бол урт удаан хугацаанд магадгүй өөрөө өөртөө хийгээгүй байсан, гаргаагүй байсан зүйлсийг 8 дугаар сарын 7-оос хойш өөрсдөө ерөнхийдөө бол хийхэд маш таатай байхаар байна. За тэгэхээр энийг жинлүүрүүд маань ашиглаарай гэж та хэдээ зөвлөе. За тэгээд 8 дугаар сарын 10-нд бод гараг Арслангийн орд руу орж ирснээрээ та хэдийн маань 11-р гэр дахиад нар Бархасад гараг дээр бод гараг нэмэгдэж орж ирж байгаа. За ингэснээрээ нөгөө найз нөхөд, нийгмийн хүрээлэл, за үзэгчд зөвхөн зөв цагтаа орж ирэх тийм ээ. Дахиад нөгөө цахим сүлжээ, урт удаан хугацааны зорилготой холбоотой ярианууд, санаанууд нэмэгдэх болноо. За 8 дугаар сарын 10-нд ангараг гараг мэлхийн орд руу орж ирнэ. За ингэснээр ерөнхийдөө бол нөгөө магадгүй ажил мэргэжил карьертай холбоотой өөрийнхөө нэр хүнд статустай холбоотой зүйлсүүд дээр асуудал гарч байсан, яах вэ гэдэг эргэлзээнүүд байсан бол тухайн зүйлсүүд арилаад, за эсвэргээрээ одоо ажил мэргэжил карьер, бусдын өмнө харагдах байдал, бизнесийн чиглэл зэрэгтэй холбоотой үйлдэлүүд илүү нэмэгдэж эхлэхээр байна. За гэхдээ энэ дахиад ангараг гараг учраас магадгүй ажилтай холбоотой илүү сэтгэл хөдлөсөн үйл явдлууд, за үгүй бол нийгмийн дарамт чахалт, ажил мэргэжилтэй холбоотой зөрчлүүд гарах магадaltaй учраас хурц шийдвэрээс болгоомжлороо мэдээж ажил мэргэжил карьерийнхаа төлөө арай дорвитой алхмууд хийхэд та хэдэд маань таатай олж ирнэ гэсэн үг байна. За 8 дугаар сарын 13-нд нар маань нарны хэртэлт маань та хэдийн 11-р гэр дээр болсноороо за ямар хүмүүстэй хамт ирээдүгөө бүтээх вэ? Таны магадгүй мөрөөдөл өөрчлөгдөж байгаа үгүй юу? За таны найз нөхөд одоо харьяалагддаг бүлэг нийгмийн хүрээлэл танд таарж байгаа үгүй юу? Та ерөнхийдөө бол нөгөө ганцаараа энэ бүх зүйлийг хийгээд байгаа. Таны мөрөөдлийг бүтээхэд та ганцаараа оролцох биш. За зөв хүмүүстэй холбогдож өсөж дэвжих боломжтойг ерөнхийдөө бол илүү тодтогч өгөх болно. За ингэснээр энэхүү хэртэлт нь магадгүй онлайн цахим сүлжээнээр ямар нэг зүйлийг хийх, заагүй бол найз нөхөд, нийгмийн хүрээлэл, урт удаан хугацааны зорилготой холбоотой шинэ үүд хаалхууд нээгдэх боломжуудыг та хэдд маань илүү бүр хүчтэй идэвхжүүлж өгөх нэ. За 8 дугаар сарын 15-нд бод бөгөөд Бархасад гараг маань хоорондоо яг түрүүний одоо хэртэл басан гэр дээр нийлнэ. За ингэснээрээ үзэгчд илүү өсөх, за магадгүй нийгмийн цахим сүлжээн дээр холбоотой шинэ санаанууд орж ирэх, за өөр одоо бүлэг хүмүүстэй танилцах, нэгдэх
боломжууд орж ирэх, за үгүй бол одоо хамтрах боломжууд орж ирэх, найз нөхдөөсөө эерэг таатай тусламжуудыг авах бол магадлалтай байх нэ. За 8 дугаар сарын 23 болох үед охины ордны улирал эхэлнэ. За ингэснээрээ нар та хэдий маань 12 дугаар гэр дээр шилжинэ. За үүнээс гадна 8 дугаар сарын 25-нд буюу 2 хоногийн дараа буд гараг мөн адил та хэдий маань 2 дугаар гэр рүү орж ирэх 12 дугаар гэр рүү орж ирэхээр байна. За тэгээд 8 дугаар сарын 28-нд түрүү одоо орж ирсэн нар бөгөөд буд гараг маань хоорондоо холбоос 12 дугаар гэр дээр нь үүсгэх нэ. За ингэснээрээ магадгүй урт удаан хугацаанд өөртөө хоримтлуулчихсан байсан стресс, тавьж явуулж чадахгүй байсан зүйлсүүд за үгүй бол илүү их одоо сэтгэл зүйн хувьд өөр өөрийгөө магадгүй одоо саад болоод байсан, буруу зүйлээ хийгээд байсан зүйлтэйгээ холбоотой ухаарлууд таны одоо ухамсарт сэрж байгаа мэт үйл явдлууд болох. За түүнээс гадна амралт илүү шаардлагатай болох. Ганцаараа байх орон зайг өөр өөртөө бүрдүүлэх шаардлагатайгаа илүү анхаарах зүйлсүүд болох нь. За ингэх тусмаа эсвэргээрээ танд энэ бүх зүйл илүү таатай байдлаар нөлөөлөх болно. За 8 дугаар сарын 28-нд та хэдийн маань 6 дугаар гэр дээр загсны ордон дээр сарны хэртэлт маань болноо. За ингэснээрээ ажлын дадал зуршил, эрүүл мэнд, өдөр тутмын одоо үүрэг хариуцлагын хуваарлалттай холбоотой ямар нэг зүйл одоо илүү оргил зэгтээ хүрэх нь байна. За ингэснээр магадгүй таны одоо урт удаан хугацааны зорилго одоо харилцаа холбоо тогтоож байгаа шинэ хүрээлэл илүү таатай байж болох боловч энэ магадгүй хэрхэн эдгээр зүйлсийг өдөр тутмынхаа амьдрал дадал зуршилд холбоох вэ гэдэг асуултууд илүү тодорхой нэ. За жинлүүрийнхэнд маань 8 дугаар сарынхан зурхаа ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Та хэд маань өөрсдийнхөө ордны эможиг заавгүй бол өөрийнхөө ордыг коммент хэсэгт бичиж үлдэхээ мартаоцай. Хилэнцгийн орд, хилэнцгийн мандалд нар сар. За хилэнцгийн ордныхны хувьд 8 дугаар сард та хэдийн маань 9, 10, 11, 12 бөгөөд 5 дугаар гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За хилэнцгийн ордныхны хувьд ялангуяа одоо Арслангийн ордны байршил болох 10 дугаар гэр ажил мэргэжил карьерийн хувьд нэлээд их одоо анхаарал татсан үйл явдлууд хамгийн онцлог байдлаар болох болно. За энэхүү сар эхлэхдээ аль хэдийн та хэдийн маань 9 дугаар гэр дээр будын ухралт 7 дугаар сарын туршид болсон буюу магадгүй гадаад улс оронтой боловсралтай за үгүй бол таны ихтгэл үнэмшилтэй философик байдалтай хууль эрх зүйтэй холбоотой илүү асуудлууд гарсан байх магадлалтай. За ингэснээрээ одоо эдгээр зүйлс 8 дугаар сарын 7 болоход хамгийн эцсийн байдлаар шийдэгдээд арай илүү нааштай хариануудыг сонсох боломжтой болж байгаа болов уу гэж харж байна. За энэхүү сар өрнөж явснараа 8 дугаар сарын 7-нд сугар гараг охины ордноос жинлүүрийн орд руу та хэдийн маань 12 дугаар гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ хайр дурлал мөнгө хөрөнгө санхүү харилцаатай холбоотой зүйлс илүү одоо хувийн шин чанартай болж ирнэ. За магадгүй өөрөө өөрийнхөө мэдрэмжийг дарчихсан нууцгсан байсан бол за үгүй бол өнгөрсөн хайр дурлалынхаа зүйлсүүдийг за өөрөө өөрийгөө ангаах эдгэх байдал за магадгүй ганцаараа байх хэрэгцээ ч гэсэн нэмэгдэх магадaltaй болох болов уу гэж харж байна. За ингэснээрээ бүх зүйлийг магадгүй арай илүү зөв эрүүл байдлаар бодож санд сэтгэх за юу буруу байгаад байсан байна ямар алдаа гаргаад байсан байна гэдэг байдлаар эерэг таатай ухаарлууд орж ирэх боломжтой болох нэ. За 8 дугаар сарын 10-нд буд гараг маань Арслангийн орд руу та хэдийн маань 10 дугаар гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ ажил мэргэжил бусдад харагдах байдал дарга за үгүй бол бизнес нэр хүндтэй холбоотой ярианууд санаанууд за үгүй бол ямар нэг одоо зарлалууд нэмэгдэх болов. За тэгтэл 8 дугаар сарын 11-нд ангараг гараг нь 9 дугаар гэр дээр нь орж ирснээрээ асуудалтай байгаад исэн гадаад улс оронтой холбоотой, аялалтай холбоотой ямар нэг зүйлийг заах, нийтэд түгэх, ихтгэл үнэмшилтэй холбоотой зүйлсүүд дээр үйлдэл илүү орж ирнэ. За гэхдээ энэ дээр магадгүй дахиад нөгөө сөрөг талаараа үзэл бодлын маргаанууд, за хууль эрх зүйтэй холбоотой, сургалттай, гадаад улс оронтой холбоотой нөгөө сэтгэл хөдлөсөн сонголтуудаас баг зэрэг болгоомжлоорой гэж та хэддээ зөвлөе. За 8 дугаар сарын 13 болж ирэх үед Арслангийн ордонд нарны хэртэлт та хэдийн маань 10 дугаар гэр дээр болно. За энэ ерөнхийдөө бол хилэнцэн ордын хүний манд хувьд ажил мэргэжлийн хувьд маш том ажил карьерийн шинжилэл болж ирэх болов гэж харж байна. За энэ үед хэртэлтийн үед магадгүй шинэ ажил мэргэжлийн зам нээгдэх, за нэр хүндтэй алдар нэрээ магадгүй одоо хэдийн нууслагч гэсэн хийж байгаа зүйлээрээ ажиллаараа илүү танигдах боломжтой болох. За олон нийтэд харагдах зүйлсүүд үр дүнгууд илүү таатай байх, бусд хүмүүс одоо илүү гоёор хүлээж авах тийм ээ. Бизнесийн хувьд ч гэсэн ажил мэргэжлийн одоо чиглэл хийнэ гэж бодож исэн таны зүйлсүүдтэй холбоотой магадгүй өмнөх ажлын бүлгэнд дуусаад шинэ дараагийн эерэг таатай бүлгийг нээх зүйл бүртгэнэ. Тэгэхээр
Энэ үед ерөнхийдөө бол одоо та хэд маань юугаараа танигдахыг хүсэж байгаа вэ? За тухайн зүйл таны одоо цаанаасаа үнэлдэг хүсэлтэд тань нийцэж байна уугүй юу гэдэг зүйлсийг ерөнхийдөө бол өөрөөсөө асуугаарай. За түүнээс гадна магадгүй одоо байгаа албан тушаалаасаа илүү албан тушаал ахад хүртэл заагүй бол илүү олон түмний нүдэн дээр гарсан зүйл хийхэд хүртэл та тухайн зүйлд бэлэн байгаа билүү үгүй юу гэдэг зүйлсүүд хөндөгдөх нэ. За 8 дугаар сарын 15 болоход түрүүний одоо хэртэл болсон гэр дээрээ та хэдийн маань бод бөгөөд бархасад гараг хоорондоо нийлэхээр байна. За ингэснээр магадгүй ажил мэргэжилтэй холбоотой ямар нэг одоо зарлалууд, мэдээллүүд болох за үгүй бол магадгүй таны одоо ажил мэргэжил карьерийн хувьд өсөх талаар одоо албан тушаал ахих талаар яриануд өрнөж эхлэх. За үгүй бол хийсэн ажлаараа удаан хугацаанд хийчихсэн байсан ажлаараа бусдын нүдэнд одоо сайшаагдах, тэр нь одоо бусдад илүү анзаарагдах гэдэг ч юм уу тий. Ажил мэргэжилтэй холбоотой илүү одоо мессежүүд та өөрийнхөө одоо бизнесийг хүртэл сурталчилахад илүү таатай болохоор байна. За тэгээд 8 дугаар сарын 29-нд нар охины орд руу та хэдийн маань 11-р гэр дээр шилжинэ. За үүнээс гадна 2 хоногийн дараа 8 дугаар сарын 25-нд бууд гараг энэ гэр дээр орж ирээд 8 дугаар сарын 28 болоход нар бууд гараг маань хоёулаа та хэдийн маань 11-р гэр дээр нийслэрээ за үзэгчд за үгүй бол магадгүй таны нийгмийн хүрээлэл хараалагддаг бүлэг дагагчд гэдэг ч юм уу урт удаан хугацааны зорилготой холбоотой бүх зүйл илүү одоо практикл байдлаар үр дүнгээ өгөх боломжтой болж ирэх нэ. За 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр та хэдийн маань 5 дугаар гэр дээр хэвтэлт болно. За энэхүү сарны хэвтэлт маань та хэдийн маань хувьд 5 дугаар гэр дээр болж байгаа учраас хайр дурлал, бүтээлч байдал, за үгүй бол амьдралаас авч байгаа аз жаргал, таашаалтай, романтик харилцаатай, за таны одоо чин зүрхний хүсэл, за үгүй бол ямар нэг хоббитой холбоотой сэтгэл хөдлөсөн ямар нэг одоо ийм оргил цэгийг авчран за магадгүй ажил мэргэжил карьертаа томорж байгаа боломжууд нэгдэж байгаа боловч та өөрөө үнэхээр амьдралаас аз жаргалтай байгаа билүү? За магадгүй өөрийнхөө хоббиг, романтик байдлыг, хайр дурлалыг гэдэг ч юм уу тий өөрийнхөө ажил мэргэжил карьерийн төлөө золиослж байгаа билүү гэдэг зүйлсүүд илүү хөндөгдөх магадaltaй. За үгүй бол эсвэргээрээ магадгүй таны одоо ажил мэргэжил карьер дээр тань ирж байгаа боломжууд таны бүтээлч байдлыг илүү томруулж байгаа билүү гэдэг зүйлсүүд илүү тодорхой болж ирэх нэ. За тэгэхээр эрсдэлтүүд өөрсдөө хувь заяаны эргэлтүүд байдаг учраас ерөнхийдөө бол цаанаасаа одоо fated events буюу хувь тавилангийн бид өөрчлөх боломжгүй үйл явдлууд болдог. За 8 дугаар сарын 6 маань та хэдэд маань хилэнцүүдэд маань ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Та хэд маань өөрсдийнхөө ордны эможиг заагүй бол өөрсдийнхөө ордны нэрийг коммент хэлэхэд бичүүлдэхээ мартаоцай. Нумын орд, нумын мандалд нар сар. За нумын ордныхны хувьд 8 дугаар сард та хэдийн маань 8, 9, 10, 11 бөгөөд 4-р гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За энэ сар ерөнхийдөө бол та хэдийн маань 9-р гэр илүү одоо гол анхаарлын төвийг татсан гэр байхаар байна. За өөрөөр хэлбэл аль хэдийн энэ сар эхлэхэд та хэдийн маань нар бөгөөд одоо бархасад гараг 9-р гэр дээр илүү идэвхсэн байгаа. За ингэснээрээ ерөнхийдөө бол одоо гадаад улс орон боловсрол за үгүй бол одоо таны ихтгэл үнэмшилтэй холбоотой зүйлсүүд дээр заагүй бол ямар нэг одоо ном бичдэг, бусад мэдээлэлд өгдөг, заагүй бол хууль эрхтүүдтэй холбоотой салбарууд илүү идэвхсэн байх нэ. За дотны харилцаа заагүй бол ихтгэлцэл, дундын хөрмөг санхүү өөр шир зээлтэй холбоотой асуудлууд ерөнхийдөө бол 6 дугаар сарын дунд үеэс өдийг болтол та хэдэд маань будын ухралцтай холбоотой илүү асуудлууд дагуулж исэн бол одоо эдгээр асуудлууд арай илүү шийдэгдэж эхэлэх гэж байгаа эрэг таатай мэдээллүүдийг 8 дугаар сарын 7-наас хойш сонсох боломжтой болохоор байна. За тэгээд сар маань өрнөж явж байтал 8 дугаар сарын 7-нд сугар гараг маань охины ордроос жинлүүрийн орд руу орно. За ингэснээрээ ажил мэргэжил карьер дээр арай илүү эрэг таатай өөрчлөлтүүд болж байсан бол энэ 11-р гэр дээр шилжснээрээ магадгүй найз нөхдийн хүрээлэл, харилцаа холбоо, за үзэгчд, дагагчтай холбоотой, урт удаан хугацааны зорилготой холбоотой эрэг таатай боломжууд орж ирнэ. Тэгснээрээ магадгүй одоо зөв хүмүүстэй холбогдох, за үгүй бол таны одоо нийгмийн хүрээллээр дамжин боломжууд орж ирэх, найзуудтайгаа хүртэл илүү таатай сайхан цагийг өнгөрүүлэх боломж нэмэгдэнэ гэсэн үг байх нэ. За 8 дугаар сарын 10-нд буд гараг маань Арслангийн орд руу төрөүний нар бөгөөд Бахасад гараг байсан 9-р гэр дээр нь орж ирнэ. За ингэснээрээ сурах, заах, аялах, за үгүй бол ямар нэг мэдлэг мэдээллийг түгээх, гадаад улс орн бөгөөд амьдралын том чиглэлтэй таны одоо философик үзэл бодолтой холбоотой том бодлууд, том ярианууд илүү нэмэгдэж эхлэх нэ. Тэгэхээр магадгүй нөгөө өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан, ихтгэл үнэмшилтэй холбоотой ярианууд ч гэсэн өрнөх боломжтой.
За 8 дугаар сарын 10-нд ангараг гараг нь мэлхий орд руу та хэдийн маань 8 дугаар гэр дээр орж ирснээрээ үр шир зээл, татны харилцаа, за үгүй бол таны хосын мөнгө, итгэлцэл, үгүй бол одоо өөр өөрийнхөө одоо сэтгэл зүйн сул дорой байдлыг гэдэг ч юм уу тэ хэн нэгэнд итгэлээ өгсөн зүйлтэй холбоотой илүү үйлслүүд орж ирнэ. За өөрөөр хэлбэл магадгүй мөнгө бөгөөд одоо сэтгэл хөдлөл хоорондоо холим хол одоо холилдож утгалдах магадaltaй учраас энэ үед санхүүгийн сонголт хэдвэр дээр аль болох болгоомжтой хандараа гэж зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 13-нд та хэдийн маань нөгөө гаригуу цугларчсан байсан 9-р гэр дээр Арслангийн ордон дээр нарны хэртэлт болно. За ингэснээрээ яг нөгөө Нумын ордныхонд маань нэлээд хүчтэй нөлөөлнө. Яагаад гэх юм бол одоо аль хэдийн та хэдийн маань ордтой адилхан ихтгэл үнэмшилтэй холбоотой философик ямар нэг зүйлийг мэдлэг мэдээллийг тарааж түгээдэг зүйлс дээр илтгэдэг гэр дээр ерөнхийдөө бол хэртэлт болж байгаа учраас магадгүй та одоо байгаа зүйлсүүдээсээ одоо хязгаарлагдчихсан байгаад дараагийн том алхам тань дараагийн том амьдралын чиглэл тань юу байх вэ гэдэг асуултууд орж ирэх. За үгүй бол ямар байдлаар мэдлэг мэдээллээ бусдад түгээх ёстой юм бэ гэдэг зүйл. За үгүй бол магадгүй юунаас болоод ямар байдлаар одоо юу гэдгийг бусдын өмнө гарахаас санаа зовсноосоо болоод өөрөө өөрийгөө амьдралдаа одоо хязгаарт багтдаггүй юмуд маань хориод байсан байна уу гэдэг асуултууд гарч ирэх. За үгүй бол дахиад нөгөө одоо философик Нумын ордныхонд маань тань та хэдийн маань итгэл үнэмшил өөрчлөгдөж байгаа юу гэдэг зүйлсүүд гарч ирэх нэ. За ингэснээрээ магадгүй шинэ аяллаа төлөвлөгөө гаргах, за үгүй бол гадаад улс оронтой холбоотой боломжууд орж ирэх. За үгүй бол магадгүй багшлах, ямар нэг юм шинэ одоо сурах, заах, хэвлүүлэх гэдэг ч юм уу тий. Эдгээртэй одоо холбоотой шинэ амьдралын бүлэг эхлэх болов гэж харж байна. За тэгээд 8 дугаар сарын 15-нд буюу 2 хоногийн дараа одоо энэ аль хэдийн идэвхжсэн байсан 9-р гэр дээр маань бод бөгөөд Прасад гараг хоорондоо холбогдсноороо за түрүүний яригадаад байсан зүйлсүүдтэй холбоотой том мэдээллүүд, боломжууд за үгүй бол ямар нэг байдлаар одоо сүнслэг гацаанд орчихсон ямар нэг асуудлын хууль эрх зүйн талаас боловсролын талаас ч тэр шийдлүүд гарч ирэхгүй байсан бол энэ үед ерөнхийдөө бол одоо гацаанаасаа гарах буюу бүх зүйл илүү эрэг таатайгаар шийдэгдэж эхлэх боломжтой ах нэ. За гэхдээ энэ мэдээж дагаад та хэд маань аль болох том амлах за үгүй бол одоо хууль эрх зүй бичиг баримттай холбоотой жижиг детальтай зүйлсүүдийг аль болох хорхигдуулахаас болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 23-нд нар охины орд руу та хэдийн маань 10 дугаар гэр дээр орж ирнэ. За түүнээс гадна 2 хоногийн дараа 8 дугаар сарын 25-нд бууд гараг мөн адил орж ирээд 8 дугаар сарын 28 болоход нар бууд гараг хоёулаа хоорондоо нийлээ та хэдийн маань 10 дугаар гэр буюу ажил мэргэжил карьер нэр хүндтэй бизнестэй холбоотой одоо магадгүй асуудлууд шийдэгдэхгүй байсан бол одоо илүү практикл инээрэг орж ирээд магадгүй бусдын өмнө одоо хийсэн ажилтай нь илүү харагдах тодрох заагүй бол энэ асуудлыг энэ бизнес дээр байгаа асуудлыг иймэрхүү байдлаар сайжруулна, шийднэ гэдэг эерэг таатай нөлөөллүүд орж ирэх нь байна. За ийшээ ч гэсэн таны анхаарал шилжинэ гэсэн үг байх нэ. За 8 дугаар сарын 28-нд буюу одоо энэ нар бод гариг маань хоорондоо холбогдож байгаа ижил өдөр та хэдийн маань 4-р гэр дээр нар бөгөөд бишээ сарны хэртэлт загсны ордон дээр тохион за ингэснээрээ гэр бүл орон байртай заагүй бол таны сэтгэл хөдлөл мэдрэмжтэй холбоотой ямар нэг зүйлийг урсгаж тавьж явуулах шаардлага болно. За магадгүй та илүү том зүйлсүүд болоод таны ихтгэл үнэмшил, боловсрол, ажил мэргэжил, карьер энэ бүх зүйл илүү идэвхжээд бүх замнууд одоо нэгдэж байгаатай холбоотойгоор магадгүй гэр бүлийн одоо өмнө гаргадаг байсан зүй тогтлууд, асуудлууд заагүй бол дотоод аюулгүй байдалтай холбоотой зүйлсүүд ч гэсэн эдгээр зүйлсийг дагаад өөрчлөгдөх шаардлагатай буюу магадгүй одоо энд байсан ямар нэг зүйлийг тавьж явуулах за сэтгэл зүйн хувьд магадгүй хямарчсан байсан гэр оронтой холбоотой бага насны травматай холбоотой бүх зүйлсийг магадгүй тавьж явуулах зүйлсүүд орж иржээж магадгүй одоо тэр ихтгэл үнэмшил боловсрал ажил мэргэжил карьертай холбоотой боломжууд илүү нээгдэх болов гэж харж байна. За Нумын ордныхонд маань 8 дугаар сарын зархаа нь ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. За та хэд маань өөрсдийнхөө ордны эможиг заавгүй бол өөрсдийнхөө ордны нэрийг коммент хэсэгтээ бичүүлдэхээ мартаоцай. Матрийн орд, матрийн мандалт, нар сар. За материал ордныхны хувьд 8 дугаар сард та хэдийн маань 3 за 7, 8, 9, 10 дугаар гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За хамгийн одоо энэ сар эхлэхдээ та хэдийн маань Арслангийн ордны гэр буюу 8 дугаар гэр илүү хүчтэй идэвхсэн байна. За ингэснээрээ энэ нөгөө итгэлцэл татны харилцаа за түүнээс гадна одоо дундын хөрөнгө санхүү өөр шир зээлтэй холбоотой зүйлсүүд илүү гол фокустай эхэлж байна гэсэн үг.
За тэгэхээр материйн ордын эхний маань хувьд магадгүй яг нөгөө 7 дугаар гэр дээр нь буюу эсрэг талын ордон дээр байдаг харилцаа холбоотой асуудлууд 6 дугаар сарын дунд үеэс хойш ахуулаад илүү асуудалтай байсан магадгүй хостойгоо заавгүй бол одоо харилцан хүн болгонтойгоо ойлголцохгүй баг зэрэг одоо үйл ойлголцлууд маргаанууд гараад байсан зөв буруу юу гэдэг байдлаар харилцаагаа дүгнсэн зүйлсүүд байсан бол за энэ 8 дугаар сарда будын ухралтын маань сүүдрэг үе хүртэл 8 дугаар сарын 7-8 хооронд дуусаад эдгээртээ одоо холбоотой арай шийдлүүд орж ирэх магадaltaй болох нэ. За тэгээд 8 дугаар сарын 7-нд сугар гараг маань охины ордноос жинлүүрийн орд руу орж ирснээрээ та хэдийн маань 10 дугаар гэр илүү идэвчин. За ингэснээрээ ажил мэргэжил карьер бусдад харагдах байдал нэр хүнд бизнестэй холбоотой арай илүү эерэг таатай энерги орж ирнэ. За тэгэхээр хүмүүс таныг одоо илүү таатай байдлаар хүлээж авах үйлчлэгчид ч гэсэн илүү татагдах. За ажил дээр ч гэсэн магадгүй одоо илүү дипломат байдал илүү сайжрах жижиг эерэг таатай боломжууд орж ирэхээр байна. За 8 дугаар сарын 10-нд буд гараг маань Арслангийн орд руу орж ирснээр одоо энэ сард аль хэдийн фокус болчихсон байсан 8 дугаар гэрийг тань илүү идэвхжүүлж өгнө. За 8 дугаар гэр маань түрүү хэлсэнчлэн дундын хөрөнгө санхүү үр ширзээл, дотны харилцаа, хөрөнгө оруулалт заагүй бол магадгүй сэтгэл зүйн илүү гүн гүнзгий байдалтай холбоотой. За буд гараг орж ирж байгаа учраас эдгээртэй холбоотой яриануд, бодлууд илүү нэмэгдэх нэ. За 8 дугаар сарын 10 болж ирэхэд ангараг гараг мэлхийн орд руу та хэдийн маань эсрэг ордон дээр орж ирнэ. За ингэснээрээ харилцаа холбоо, үйлчлүүлэгчид хостойгоо холбоотой, гэрээ хэлцээртэй холбоотой үйлдэлүүд за магадгүй баг зэрэг одоо юм бие биендээ татагдагч байдал нэмэгдэж болно. Заагүй бол магадгүй эсрэгээрээ одоо энэ сөрөг байдлаараа байлаа гэж бодоход хит их нөгөө хүнийхээ хамтрагчийнхаа хосынхоо бизнесийнхаа хамтрлынхаа амьдралдаа орж ирж байгаа хүмүүсийнхаа мэдрэмжтэй холбоотой баг зэрэг маргаанууд дагуулах зүйл гарах гад байдаг. За эсвэргээрээ энийг эргээр нь ашиглах юм бол энэ зүйлсүүдтэй холбоотой одоо илүү дөрвтэй хосынхаа харилцаанд илүү дөрвтэй алхманд авж ирэх за байсан асуудлуудыг илүү ил гаргаж ирж шийдэхэд таатай байх болно шүү. За 8 дугаар сарын 13-нд аль хэдийн нөгөө идэвхжчихсэн байгаа та хэдийн маань 8 дугаар гэр буюу Арслангийн ордон дээр нарны хэрэлт болно. За энэ та хэдийн маань хувьд гэх юм бол дундын өргөн санхүү, үр ширзээл, татвар, за дотны харилцаа, сэтгэл зүйн байдалтай холбоотой хэвтэлт болж байгаа учраас за хүнд итгэлээ өгөөд байгаа илээ. За магадгүй дундын өргөн санхүү үр ширзээлтэй холбоотой асуудлууд дээр шудраг эргэтгэж байдлаар асуудлаа шийдэж байгаа билүүгүй юу? За санхүүгийн бөгөөд сэтгэл зүйн хувьд хин нэгнээс хит их хамааралтай уялдаатай байгаад байгаа билүүгүй юу? За дотны харилцаан дээр ямархуу байдлаар өөрөө өөрийгөө хаагаад хамгаалах гэж оролдоод байгаа билээ гэдэг зүйлсүүд илүү тодорч гарч ирэх болно. За магадгүй хөрөнгө оруулалт, таны хосын орлого заагүй бол үр ширзээлтэй холбоотой төлөвлөгөө гэдэг ч юм уу. Заагүй бол хэн нэгнээс магадгүй одоо мөнгө хөрөнгө санхүүгийн тусдаа дэмжлэг орж ирэх. За эдгээртэй холбоотой одоо амьдралын шинэ нэг бүлэг эхлэх зүйлсүүд гарч болно. За гэхдээ 8 дугаар гэр өөрөө дахиад мөнгөтэй холбоотой дандаа үүрэг хариуцлагыг дагуулдаг учраас та хэд маань энэ дээр илүү болгоомжтой хандараа. За энэ үед орж ирсэн ухаарлууд ч гэсэн та хэдэд маань илүү чухал байх болов уу гэж харж байна. За эрхлэлтүүд өөрөө нөгөө нэг хувь заяаны эргэлтүүдийг илэрхийлдэг учраас энэ ерөнхийдөө бол нэлээд чухал нөлөөллийг үзүүлнэ. 8 дугаар сарын 15 болоход нөгөө түрүүний идэвхсэн байгаа 8 дугаар гэр буюу одоо яг л түрүүний яригадаад байгаа сэдвүүд дээр бод бөгөөд парасит гараг хоорондоо холбогдно. За ингэснээр яг нөгөө дундын өргөн санхүүтэй холбоотой яриануд одоо өрнөх за хөрөнгө оруулалтын санаанууд гарч ирэх заагүй бол санхүүгийн хувьд тохироо бүрдэх гэдэг ч юм уу. Тэгээ дотны харилцаа ихтгэлцэлтэй холбоотой хоёлаа энийг ингэж шийдэе гэдэг чухал шийдвэрлэх яриануд ч гэсэн гарч ирж болно. За гэхдээ гэрээний нөхцөл ярьж байгаа зүйлийнхаа нөхцөл үүрэг хариуцлага айл болох сайн анхаараарай шалгаарай гэж та хэдтэй зөвлөё. За 8 дугаар сарын 23 болоход нар охины орд руу та хэдийн маань 9 дугаар гэр дээр орж ирнэ. За 2 хоногийн дараа буд гараг манд дааж орж ирээд 8 дугаар сарын 28 болоход нар буд гараг маань хоорондоо 9 дугаар гэр дээр нийлнэ. За 9 дугаар гэр нь болохоор өөрөө гадаад улс орон сурах ямар нэг зүйлийг хэвлүүлэх за боловсралтай холбоотой амьдралын том дүр зураг чиглэлтэй холбоотой илүү ийм практикал шийдлүүд нар цэлэмж байгаа юм шиг одоо илүү амьдралын маань фокус ийшээ чиглэнэ гэсэн үг байх нь. За 8 дугаар сарын 28-нд та хэдийн маань 3 дугаар гэр дээр загсны ордон дээр сарны хэртэлт болно. За ингэснээрээ магадгүй яриа бичиг за контент мессеж ах トゥ хамаатан садаа ойр татны хүрээлэлтэй холбоотой заагүй бол магадгүй гэрээ хэлцээртэй холбоотой ямар нэг зүйл одоо сэтгэл зүйн хувьд хоригдол зэгтээ тулж ирнэ.
за магадгүй уртудаан хугацаанд хэлээгүй байсан зүйлийг хэлэх, за үгүй бол ямар нэг өмнө нь дуусаагүй байсан яриануудыг дуусгах шаардлага гарч ирэх магадлалтай болов уу гэж харж байна. За 8 дугаар сарын хувьд ерөнхийдөө бол Арслангийн ордынхны маань хувьд дундын хөргөн санхүү ихтгэлцэлтэй холбоотой зүйлсүүд дээр анхаарах, за сарын төгсгөлд ерөнхийдөө бол хэлээгүй дуусгаагүй байсан яриагаа хэлэх, дуусгах ёстой зүйлсүүд ерөнхийдөө гарч ирэх болов уу гэж харж байна. За та бүдэд маань 8 дугаар сарын зархаа нь ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Өөрсдийнхөө ордны эможиг за үгүй бол логог, нэрийг коммент сэжигтээ бичлүүлдэхээ мартаоцай. Хумхын орд, хумхын мандалт, нар сар. За Хумхын ордны хувьд 8 дугаар сард та хэдийн маань 2 дугаар гэр 6, 7, 8, 9-р гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За энэ сар эхлэхэд аль хэдийн нар маань бөгөөд Бархасад гараг маань та хэдийн маань 7 дугаар гэр дээр орсон байгаа учраас за эдгээртээ одоо харилцаа холбоо бизнесийн хамтрал түншлэлүүд за бусад хүмүүсийн гэр илүү хүчтэй идэвхсэн байна. За түүнээс гадна будын ухралт, эрүүл мэндтэй, ажлын дадал зуршил заагүй бол цагаа илүү зөв хуваарлахтай холбоотой зүйлс 6 дугаар сарын дунд үеэс хойш илүү асуудалтай байсан бол эдгээр асуудлууд 8 дугаар сарын 7-8-наас хойш будын ухралтын сүүдрийн үед дуусахад илүү эерэг таатай байдлаар одоо галтсан байсан зүйлс хүртэл шийдэгдэх боломжууд орж ирэх нэ. За энэхүү сар маань өрнөд явж байтал 8 дугаар сарын 7-нд охины ордонд байсан цугар гараг маань жинлүүрийн орд руу шилжинэ. За ингэснээрээ дундын өргөмөг санхүү ихтгэлцэл, татны харилцаатай холбоотой байсан эерэг таатай одоо нөхцлүүд маань та хэдийн маань 9-р гэр дээр орно. За ингэснээрээ магадгүй ямар нэг зүйлийг хэвлүүлэх, сүнслэг байдлаараа өсөж хөгжих, за гадаад улс орон аялалтай холбоотой зүйлсүүдээр илүү эерэг сайхан энерги авчирна. Тэгэхээр энэ та магадгүй өөрөө өөрийнхөө боловсрал мэдлэгийг илүү тэлэх, заагүй бол мэддэг зүйлсээ бусдад заах, тараах, заагүй бол магадгүй гадаад улс оронтой холбоотой, аялалтай холбоотой юмнууд төлөвлөж исэн бол эдгээртэй одоо холбоотой эерэг нааштай мэдээллүүд орж ирэх боломжийг бүрдүүлэх нь байна. За магадгүй хууль эрх зүйн талаас ч гэсэн асуудалтай байсан хомхиодын маань хувьд хууль эрх зүйн асуудлууд ч гэсэн арай эерэг таатай, нааштай байдлаар шийдэгдэх боломжийг 8 дугаар сарын 7-оос хойш эхэлж бүрдүүлж өгнө. За 8 дугаар сарын 10-нд Буд гараг маань Арслангийн орд руу та хэдийн маань 7 дугаар гэр дээр орно. За тэгэхээр аль хэдийн нөгөө энэ сар эхлэхэд идэвхжчихсэн байсан хосын харилцаа, бизнесийн хамтралууд үйлчлүүлэгчид гэрээ хэлцээртэй холбоотой илүү харилцаа ярианууд нэмэгдэх болно. За 8 дугаар сарын 10-нд ангараг гараг та хэдийн маань 6 дугаар гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ ажлын орчин нөхцөл, эрүүл мэнд, дадал зуршил, үүрэг хариуцлагатай холбоотой үйлдэлүүд илүү их нэмэгдэж эхэлнэ. За гэхдээ магадгүй энэ нөгөө нэг сөрөг байдлаараа дахиад хит их ажиллах, ажлын стресс илүү нэмэгдэх, магадгүй эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирээд эдгээр дээрээ нөгөө анхаарахгүй байх хандлагуудыг гаргадаг. Та хэд маань эсвэргээр энийг эерэг байдлаараа ашиглая гэх юм бол ажлын орчин нөхцөлөө илүү сайжруулах, за магадгүй цагаа өрөөд байдаг зүйлсүүдээ илүү одоо амархан болгох, за ямар нэг дутуу үлдээчихсэн байсан ажлуудаа энэ үед дайраад илүү зэгцлэх, эрүүл мэндэд анхаараагүй байсан бол эрүүл мэндийнхаа төлөө дасгал хөдөлгөөнүүд хийхэд хүртэл илүү таатай байх болно. За тэгэхээр энийг эргээр ашиглаарай гэж та хэдийн зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 13-нд аль хэдийн идэвхжчихсэн байсан 7 дугаар гэр буюу одоо хосын харилцааны гэр дээр маань нарны хэртэлт болно. За энэ ерөнхийдөө бол та хэдийн маань хувьд яг эсрэг ордон дээр нь болж байгаа учраас ямар хүнтэй хамт одоо амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж байна вэ? За таны харилцаа таныг одоо өсгөж хөгжүүлж томруулж чадж гэнэ үү? Харилцаанд өөрийгөө алддаггүй юу? За магадгүй хосын харилцаанд одоо шинээр орох гэж байгаа хүмүүс байгаа. Заагүй бол хосгүй байх юм бол магадгүй зөв хүмүүсийн хэртэлтэй холбоотойгоор орж ирэх. За үгүй бол одоо аль хэдийн хостой байгаа хүмүүсийн хувьд та хоёрын харилцаа одоо зөв байгаад нүг байна уу гэдэг одоо эцсийн шийдвэрлэх зүйлсүүд гарч ирэх. За зөв үйлчлүүлэгчид, зөв гэрээлүгээ, зөв хостойгоо ерөнхийдөө бол одоо өөрийнхөө боломжийг нээж чадж байгаа илүү гэдэг зүйлсүүд илүү одоо эдгээртэй холбоотой шийдвэрлэх хувь заяаны эргэлтүүд болж ирнэ гэсэн үг байх нь. За тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо эдгээр зүйл сэдвүүдтэй холбоотой амьдралын дараагийн одоо шинэ нэг бүлэг эхлэх нэ. За гэхдээ Плуто гараг маань буюу одоо дэлхийн ван гараг маань та хэдийн маань ордон дээр байгаа бөгөөд харилцаатай холбоотой одоо нөгөө нэг BT гэдэг эрх мэдлийн төлөөх одоо тэмцэл гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс гарах магадaltaй. Тийм учраас ерөнхийдөө бол өөрийнхөө хүчийг хит их алддаг. Заагүй бол магадгүй өөрийнхөө хүчийг хит их давуулан ашиглахгүйгээр аль болох одоо аль эрх мэдэл хүч чадлаа тэнцвүүлсэн байдлаар хин нэгэнтэй хостойгооч тэр бизнесийн хамтрагч дээр тэр хамтрахыг ерөнхийдөө бол та хэдтэй зөвлөмөр байна. За 8 дугаар сарын 15-нд Буд гараг, Бархасад гараг аль хэдийн идэвхжсэн байсан хэртэл босон 7 дугаар гэр дээр нийлнэ. За ингэснээрээ харилцаа холбоотой, заагүй бол өөрчлөлттэй холбоотой боломжууд, гэрээ хэлцээрүүд, хамтралууд
Саналуу тавихад ерөнхийдөө бол маш сайхан байх нэ. За гэхдээ энэ үед хит их том амлалт өгөх заагүй бол хосын харилцаан дээр дахиад нөгөө хүнийг хит их одоо байгаагаас нь дүвээлхэнд өгнөхөөс болгоомжлоорой гэж бас сануулъя. За 8 дугаар сарын 23 болоход аа нар та хэдийн маань 8 дугаар гэр дээр охины орд руу шилжинэ. За 2 хоногийн дараа бут гараг мань дагаж орж ирээд 8 дугаар сарын 28 болоход нар бут гараг мань хоорондоо та хэдийн маань 8 дугаар гэр дээр нийлэх нэ. За ингэснээрээ нөгөө дундын хөрөнгө мөнгө санхүү, үр ширзээл, ихтгэлцэл, татны харилцаа, за санхүүгийн гэрээ хэлцээртэй одоо холбоотой зүйлсүүдээр илүү практикл ойлгомжтой нөхцөл байдлууд орж ирнэ гэсэн үг байх нэ. За 8 дугаар сарын 28 болоход загсны ордон дээр та хэдийн маань 2 дугаар гэр дээр а сарны хэрсэлт болно. За ингэснээрээ энэ ерөнхийдөө бол өөрийнхөө үн цэнийг одоо үнэлэх, за мөнгө хөрөнгө санхүүтэй таны материалын байдалтай, аюулгүй байдалтай, за амьдралдаа авчирч байгаа доктортой байдалтай, авьяастай холбоотой одоо ямар нэг зүйл оргил тэгтээ сэтгэл зүйн хувьд хүрэх нэ. За эрхлэлтүүд ерөнхийдөө цаанаасаа нөгөө хувь тавилангийн эргэлтүүд байдаг учраас ямархуу байдлаар яг шууд ийм тийм зүйл одоо эрэгч байна, та сөрөгч байна гэж хэлэх боломжгүй байдаг. За тэгэхээр магадгүй хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд энэ зүйл мөн л юм байна, үгүй л юм байна. Өөрийнхөө үн цэнийг ийм л байдлаар хадгалах хэрэгтэй байна гэдэг ч юм уу тиймэрхүү маш хүчтэй ухаарлууд, бодлууд, мэдрэмжүүд орж ирэх болов гэж харж байна. За 8 дугаар сарын 6-ны Хумхай ордныханд маань ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. За та хэд маань өөртөөхөө ордны эможиг заавгүй бол нэрийг коммент сэхлэхдээ бичүүлдэг юм мартаа. Загсны орд, загсны мандалт нар сар. За загсны ордныхны хувьд 8 дугаар сард та хэдийн маань 1, за 5, 6, 7, 8 дугаар гэрүүд илүү хүчтэй идэвхсэн байна. За хамгийн түрүүнд ерөнхийдөө бол энэ сар эхлэхэд аль хэдийн та хэдийн маань Арслангийн орд байдаг одоо байршил буюу 6 дугаар гэр илүү хүчтэй идэвхчихсэн байгаа харагдаж байна. За өөрөөр хэлбэл нар бөгөөд Бархасад гараг та хэдийн маань 6 дугаар гэр дээр орж ирсэн. За өөрөөр хэлбэл эрүүл мэндтэй, за түүнээс гадна одоо өөрийнхөө ажлын орчин нөхцөл, дадал зуршилтай холбоотой зүйлсүүд илүү их одоо фокус болчихсон эхэлж байгаа байх нэ. За түүнээс гадна одоо будын ухралт 6 дугаар сарын дунд үеэс хойш мэлхий ордны байршил буюу романтик харилцаа болзоо амьдралаас авч байгаа аз жаргал таашаал хоббитой холбоотой асуудлууд байгаад одоо арай л одоо сэтгэл хангалуун бус байгаад байсан бол 8 дугаар сарын 7-8-наас хойш будын ухралтын сүүдрийн үед дуусах үед эдгээртэй одоо холбоотой асуудлууд арай илүү эерэг таатай байдлаар та хэд маань шийдэгдэж эхлэхээр байна. За энэхүү сар 8 дугаар сар маань өрнөд явж байтал охины ордон дээр байсан жинлүүр бишээ сугар гараг маань та хэдийн маань 8 дугаар гэрлөө буюу одоо жинлүүрийн орд руу орж ирнэ. За ингэснээрээ дундын өргөн санхүү ихтгэлцэл за үгүй бол өөрөө өөрийгөө хин нэгэнд магадгүй нээх байдалтай холбоотой эерэг таатай нөхцөлийг бүрдүүлж ирэх нэ. Тэгэхээр магадгүй харилцаа одоо шинээр эхэлчихсэн байгаа загсны ордны хүмүүс байгаа бол тухайн харилцааг илүү гүнзгийрүүлэх, за бие биентэйгээ одоо холбоотой өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг нөгөө элен далангуй ярилцах, за үгүй бол магадгүй мөнгөтэй холбоотой сэдвүүдийг ярилцах гэсэн илүү таатай байх нэ. За 8 дугаар сарын 10-нд түрүүн хэлсэнчлэн нөгөө аль хэдийн фокус болчихсон байгаа та хэдийн маань 6 дугаар гэр буюу ажлын орчин нөхцөл, эрүүл мэнд, үйлдвэрлэгчид өдөр тутмын амьдралын одоо систем зүй тогтолтой холбоотой сэдвүүд илүү сэдвүүд дээр буд гараг орж ирнэ. За ингэснээрээ эдгээр зүйлстэй холбоотой яриа бодлууд илүү нэмэгдэж ирнэ. За 8 дугаар сарын 10-нд та хэдийн маань 5 дугаар гэр дээр ангараг гараг орж ирэх буюу магадгүй хайр дурлал, романтик харилцаа болцоо, хүүхэдтэй холбоотой бүтээлч байдалтай, хоббитой холбоотой, за магадгүй контент хийдэг хүмүүс байгаа бол тэрнтэй холбоотой үйлдэлүүд илүү нэмэгдэх боломжтой. За гэхдээ энийг дагаад магадгүй одоо хит их романтик харилцааны драма асуудлуудад оролдох, заагүй бол хүүхэдтэй холбоотой стрессүүд нэмэгдэх, заагүй бол бүтээлч байдалтай холбоотой магадгүй одоо миний л бүтээл гоё гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар дүгнэлтсэн асуудлууд гарах магадaltaй тул эдгээр дээр та хэд маань болгоомжлоорой. За магадгүй хүүхэдтэй холбоотой бүтээлч юмтай холбоотой юмудаа орхигдуулчихсан байсан амьдралаасаа хаа жаргал таашаалтай болзоон хүртэл яваа болчихсон байсан бол энэ үед мөн хийхэд илүү эерэг таатай байх болно шүү. За 8 дугаар сарын 13-нд түрүүн яригадад байсан аль хэдийн одоо фокус болчихсон байсан 6 дугаар гэр дээр маань нарны одоо хэртэл Арслангийн ордонд болно. За ингэснээрээ магадгүй одоо өдөр тутмын ажлын орчин нөхцөл таныг дэмжиж гин үгүй байна уу гэдэг зүйлсүүд илүү эдгээр сэдвүүдтэй холбоотой хувь заяаны эргэлтүүд болох нэ. Тэгэхээр та өөрөө магадгүй бие махбодоо анхаардгүй өөрийнхөө бие махбодын энерги ирч хүч хэрэгцээг сонсож чаддгүй. За таны одоо өдөр тутамдаа хийж байгаа дадал зуршил, цагийн хуваарлалт
байгаа ажиллаж байгаа орчин нөхцөлд тань магадгүй таныг хүчтэй болгож гинэ үгүй бол ядрааж гинэ үү гэдэг зүйл орж ирнэ. За тэгээд магадгүй та өөрөө ажилдаа ч гэсэн дуртай байна уу? За үгүй бол одоо нөгөө амиа зогоох гэж шаардлагатай л учраас хийгээд байна уу гэдэг зүйлсүүд ч гэсэн илүү тодорхой болох нэ. Тэгэхээр магадгүй энэ үед одоо шинэ ажилд орох, за үгүй бол шинэ үйлчлүүлэгчтэй болох, за үгүй бол шинэ хуваарьтай болох, эрүүл мэндтэй холбоотой ч гэсэн одоо илүү эерэг таатай өөртөө өөрчлөлтүүдийг авчрах боломжууд орж ирэх. За цагаа хэрхэн үр дүнтэй эерэг таатай байдлаар хуваарлах вэ? Ажлын орчин нөхцөлөө хэрхэн гоё болгох вэ гэдэг зүйлтэй холбоотой ерөнхийдөө бол одоо маш том шинэ эхлэлийг бүлгийг авчирч байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл магадгүй ажилгүй байсан загсны мандалттай хүмүүсийн маань хувьд ажилтай болох гоё одоо орчин нөхцөлтэй ажилтай болох боломжуудыг бүрдүүлж өгнө. За тэгээд 2 хоногийн дараа түрүү идэвхжчихсэн байсан 6 дугаар гэр дээр маань бод бөгөөд бархатад гараг холбогдсноороо за эдгээртээ одоо холбоотой том харилцан ярианууд одоо өрнөх магадгүй бүр ингээ ажлын ярилцлаганд орох гэдэг ч юм уу тий төлөвлөгөөгөө илүү бодиттой гаргах за зүйлсүүд илүү их орж ирэх болно. За гэхдээ магадгүй хит их ажил авах заагүй бол бүхнийг ганцаараа чадах боломжтой юм шиг заагүй бол магадгүй хит давуулсан амлалт өгөх за тэрийгэ батлахын тулд хит их ажиллахаас болгоомжлорой гэж та хэдтэй зөвлөё. За 8 дугаар сарын 23 болж ирэхэд нар та хэдийн маань 7 дугаар гэр дээр охины ордонд орж ирнэ. За 2 хоногийн дараа бууд гараг мөн орж ирээд за 8 дугаар сарын 28 болоход нар бууд гараг маань та хэдийн маань 7 дугаар гэр дээр хоорондоо холбогдно. За ингэснээрээ энэ нь одоо хосын харилцаа, үйлчлүүлэгчид, бизнесийн хамтрал, гэрээ хэлэлцээтэй холбоотой одоо илүү юм практикл бодтой энергийг авч орж ирэх нэ. Тэгэхээр магадгүй одоо хосын харилцаатай хостойгоо одоо ярилцлагатай хүртэл хостой илүү халамж тавих. За үгүй бол одоо нөгөө үйлдэлээр өөр өөрийнхөө хайрыг илэрхийлэх. За хостойгоо одоо магадгүй шийдээгүй байсан, яриагүй байсан юмдаа илүү яриад ойлголцох зүйлсүүд илүү боломжтой болж ирэх нь байна. За 8 дугаар сарын 28-нд буюу одоо сүүлд яригдсан энэ өдөр мөн та хэдийн маань ордон дээр сарны хэртэлт та хэдийн маань 1-р гэр дээр болно. За энэ ерөнхийдөө бол та хэдийн маань хувьд нэлээд хувийн шин чанартай болох болов гэж харж байна. За хэртэлт болох учраас бие махбод өөрөө өөрийгөө харах үзэл байдал гадаад төрхтөйтэй холбоотой нь магадгүй таны сэтгэлдөөтэй холбоотой за үгүй бол амьдралын зорилго чиглэлтэй холбоотой ямар нэг зүйл ийм оргил зэгтээ хурж ирнэ. Тэгэхээр энэ хэртэлтийн үеэр ерөнхийдөө бол одоо ямар одоо байдлаар өөрөө өөрийгөө энэ цаг хугацаа хүртэл амьдруулж ирсэн бэ? Юун дээр магадгүй өөрөө өөрийгөө золиослж ирсэн бэ? Өөрийнхөө төлөө амьдраад ирсэн үү? Өөр хэний нэгний төлөө байгаад байсан байна уу? За юуг тавьж явуулах шаардлагатай бэ? За өөрөө өөрийнхөө юунаас магадгүй зүгтаагаад байсан бэ гэдэг зүйлсүүд илүү их хүчтэй орж ирэх за магадгүй дахиад өөрийнхөө одоо хойшлуулчихсан байсан хүсэл зорилготойгоо холбоотой зүйлсийг ч гэсэн хийж эхлэмээр санагдах байдлаар хувь заяаны эргэлтүүд болох болно. За тэгэхээр 8 дугаар сарын зархаанд загсны ордныхонд маань ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Та хэд маань өөрсдийнхөө ордны эможиг за үгүй бол өөрснийхөө ордны нэрийг коммент сэтгэл хэсэгтээ бичүүлдэгхээ мартаоцай. За энэ хүртэл сонссон та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.